та бүхэн үргэлжлүүлсэн баярлалаа. Бас намайг урьсан ганц бүхтэй баярлалаа. Тэгэхээсээ илүү одоо нэг энэ бол туршлага солилцсон юм аа. Би гарсан үр дүнгээл та бүхэнд танилцуулах гэж байна. Тийм. За намайг одоо Цэрэнжинд гэдэг. Тийм одоо ер нь бол өнгөрсөн жилээс ер нь математиктэй холбоотой анх ихсэн. Чи одоо ер нь дандаа аюултай юм байна уу? Үрсүр мартай хүмүүс байна уу? Айлсууд анхудаа одоо пирамидууд хийж хүмүүс байна уу? Мартай хүн байна охин. Анхудаа ачуултай тэгээд мартай тий. Анхудаа хийж хүмүүс ч гэсэн байгаа бох тийм үү? Тийм. За тэгэхээр би яг өнгөрсөн жил би анх шинээр хэлсэн баггүй юу? Тэгээ ямар ч одоо нэг туршлага юу байх одоо болсон процессуудаар та бүхэнд хуваалцъя гэж байгаа юм шүү. Тийм. За ингээд манай аж ахуй болохоор манай компани болохоор энэ Steve Capital Ranch гэдэг тэгээд энэ Төв аймгийн Аргалан цум жирэм 2 дугаар баг байдаг. Тийм тэгээд өнгөрсөн жилээс одоо үйл ажиллагаа явуулж гисэн. За их маань яаж тавигдсан бэ гэхээр за яг та бүхэн шиг одоо юу гэдэг чинь за нэг юу яа бяа хийж үзье гэдэг ч юм уу тийм бодлоор судалж явж байгаа 25 оны 3 сард баавар хичээлийнхэнтэйгээ анх уулзсан. Тэгээд ер нь яагаад баавар хичээлийг сонгох болсон шалтгаан байв гэхээр за нэгдүгээр бол мэдээж энэ үндэсний үйлдвэрлэгч байсан. Илүү ойрхон. Хоёрдугаар нь болохоор яг хичээлийн одоо шилдэг мэргэжилтэн сая бичлэгээр та бүхэн харсан баг тийм маа зөвч Бямба доктор гэдэг энэ хүний өөрийнх нь одоо гаргасан job байсан учраас би энийг сонгосон. Гуравдугаар яасан бэ гэхээр хичээлээ өөрсдөө туршиж өгсөн байсан. Зүгээр нэг хүмүүс одоо юу гэж хичээл хойлоор маа гэдээ авчаад заах нэг өөрсдөө яг 24 он нэг туршлага судлаад өөрсдөө яг энэ дээр ингээ үр дүн гаргацсан учраас болох юм байна гэдгээрээс одоо нэг зах зээл биш нийлүүлж хийж штэ. Тийм учраас би сонгосон байгаа. Сүүлийнх нь одоо энэ бол хамгийн том шалтгаан яагаад бааврыг сонгосон бэ гэхээр одоо энэ чинь том аж ахуй шиг ч юм уу би одоо жилийн дөрвөн өдөр ч юм уу ингээд хашаад бодох одоо юу гэж нүүж эхэлж байгаа юм бол одоо тий одоо нөгөө хичээл хоёрдаг юм уу ингээд хашаа саарч бай гэж юм уу ингээд энэ бол хэцүү байсан. Дараагийн шалтгаан юу гэхээр нөгөө бичээр гэдэг маш зуны 3 сар яаж зуны 3 сарын бичээрийг яаж ашиглаад тэн дээрээ яаж таргалуулаад гаргаж авах вэ гэдэг зүйлийг би өөрөө сонирхож байсан байхгүй. 100 таргалуулъя ашиг шимийг хөтгий. 100 таргалуулахад яах вэ гэхээр одоо юу гэдэг чинь хэд хэдэн хичээлийн газар уулзч байсан. Одоо нөгөө Cremex нэтэрэ гээл те. Тэгэхээр надад одоо юу гэдэг чинь нөгөө хичээл холигч нөгөө тимаа ч юм уу одоо юу гэдэг чинь тийм холигч мишээ би тиймээс нэг баах юм авцраад болоод өөрөө найруулаад тэгээ жорон зохиогоо ч юм уу одоо тэгээ ташаа ч юм уу ингэх байсан. Тэгээд туршлагдсан одоо баавар хичээлийн нэг онцлог нь болохоор 103 сард бичээрийг ашиглаад энэ бичээр дээр нь таргалуулъя гэсэн нөгөө жороор хийгдсэн учраас энэ бол одоо яг миний сонирхож байсан юутэй одоо тогтолцсон гэсэн үг. Тийм учраас би одоо ингээд баавар хичээлийнхнийг анх ингээд сонгох болсон шалтгаан маань ерөөсөө энэ байгаа. За дараагийнх нь юу гэхээр одоо тэгэл ер нь бол баавраар хичээл гэдгийг шийдчихэд за тэгээд одоо бэлтгэл ажилдаа 3-4 сард орж гисэнд одоо нөгөө хичээлийн саваан бэлтэх одоо ингээл тий одоо нөгөө ядаж нөгөө пирамидаа хаших төмөр сарвч марвч авах гээл тэгээд нөгөө өхөр одоо хаанаас ах уу гэдэг судалгаа руу орж эхэлж байгаа байхгүй юу. За би одоо өхрөө хаанаас ах уу гэдэг. За тэгээд бас нэлээд судалсан л да. За гэсэн чинь яг би зарим нэг зүйлийг бас буруу зөрүү яаж магадгүй шүү. Би нөгөө мэрэгжлийн бас яг нөгөө мадлын хүн биш учраас тэгсэн чинь яг мал эмнэлэг талаасаа болохоор яг манай Монгол орны болохоор улаан бүс, шар бүс, ногоон бүс гэдэг ерөнхийдөө ингээ ангилсан байгаа гэдэг юм байна л да. Тэгсэн чинь би одоо юу чи хинтэд орнод Сүхбаатар гэдэг ч юм уу тэр зүг рүү яваад бюро суулгуудаа тэр зүгс одоо нөгөө урмад ногоо сайтай бюронууд нь том байдаг саадгүй гэдэг ч юм уу те маш сайн давуу талууд байсан л да. Энэ чинь нөгөө мал эмнэлэг талаасаа тэр тал руугаа нэг жоохон улаан тал буюу нэг өвчлөлт жоохон их гараад идэг бүс болчоод байсан. Нэгдүгээр тэр хоёрдугаар болохоор нөгөө манайх Төв аймгийн Аргалант байдаг учраас би одоо хинтигээс ч юм уу Сүхбаатарт оронтоос авахтаар нөгөө нэг юу тавьсан байдаг. Тэр зүгээс одоо нөгөө бүс нутг руу мал оруулж болохгүй шүү
Гээд ингээд нөгөө нэг мал юм хийх чинь 20 тавьчихсан юм биш үү? Одоо өвчин гараад одоо манайх эдэн сарын эдний хүртэл мал оруулахгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг миний тэр зүг рүү явъя гэсэн анхны бодол маань болоод за тэгвэл дараагийн нь юу вэ гэхээр за сэлэнгийн улаан халдсан буюу одоо Бэрбортоор сайжруулсан тий одоо та бүгд л мэдчихэж байгаа улаан халдсан үгийг сонирхож үзье гэсэн чи яг ногоон бүс байсан. Хойдоо сэлэнгээс манайх руу өвөр оруулахад янз бүрийн хоригд шалтгаан байхгүйсэн. А энийг яг ярьж байгаа гэхээр та бүхэн одоо үүдч юм бүр авах чаад сэтгэлийн бас сайн судлах хэрэгтэй гэдэг шүү ерөнхийдөө. Тэгээд Бэрборт бол мэдээж махны чиглэлийнх тий а тэгээд тэр бүс нутгийн нөхцөл байдлын өвчлөл гэдэг нь сая би ярьсан. Хоёрдугаарт яагаад энэ 7 сангийн аж ахуйг сонгосон бай гэсэн чинь яг улаан халдсан өвлгийн нутаг байсан. Тэнцээ яг цөм сүрэг өхрийн олонтой тийм аж ахуй байсан. А дараагийн шалтгаан болохоор эрдэнэттэй их олон байсан. Тээвэр шалтгаан байсан. Нөгөө тээвэр гэдэг ч одоо нөгөө нэг авцах нь шүү дээ. Цуглуулсан бэронууд. Тэгэхээр тээвэр хийх шалтгаан байсан учраас би эрдэнэттээс ойрхон учраас нөгөө нэг том шалаан зурчаа очиж ачаа мачаа буулгачаад буцаж ирэхдээ хот руугаа хоосон ирдэг. Тэгэхээр нөгөө нэг хямдхан зардлаар нөгөөдгөө авчрах боломжтой байсан учраас би тэрийг сонссон. За ерөнхийдөө сонгосон. За тэгээд Бэрогоо худалдаж авсан. Ингэлтгэн сангийн аж ахуйг одоо сонгоод Бэрогоо худалдаж авсан. А тэгээд ерөнхийдөө яасан бэ гэхээр шууд очиод нөгөө малчттай уулзаж ирсэн. Би ингээд цуглуулмаараа нэмнэ тэрэ ингээд. Тэгэхээр нөгөө малчт чинь Бэроо аавна гэсэн хүмүүс зөндөө байд юм байна. Ер нь бол одоо Facebook-ээр ч гэсэн та бүхэн харж байгаа бах тээ. А яг авдаг хүмүүс нь байхгүй болов. Одоо чинь хурцтын клуб гэдэг дотор өснөө мянган хүмүүс байгаа шүү дээ. А тэнгууд яг ингээд одоо өгдөг чинь тэнцээ зүгээр сонирхоод байгаа болохоос яг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь одоо өгдөг чинь ингээд ирсэн 30 хүн ч юм уу те ингээд цөөхөн байгаад байдаг. А тэнцээ ч гэсэн ингээд инглодор яваад очсон чинь Бэроо аавна гэсэн зарууд маш их байсан. А яг авч байгаа хүмүүс нь бас айгүй ховор байгаа гэсэн л та. Тэгээ нөгөө малчтыг одоо худлаа ярьчдаг нэг мачин залуутай ярангуудаа чи надад нэг хэдэн бэроо цуглуулад өгөөч чи цуглуулж байгаач авъя гэж нөгөөтгөн зайлал тэр нүтэг орондоо такбал цуглуулж ятэлтэй нөгөө би мөнгө бүтгэн барьсан шавхан байцсан шүү гэд. Тэгээ ингээд нөгөө нэг яг тэнцээ байдаг хөдөлгөөнтэй залуучуудынхаа нурууг аваа хэлсэн гэдэг ч юм уу тиймэрхүү байсан. Би тэгэл надад бас нэг азтай тохиолдол нь зүгээр би ямар ч хүн танихгүй гэтлгоо дээр анх очоод сумын төвд таккуж явсан моцикл залуу зогсоогоод юу ч байдлаа хэлсэн танилцаа. За би Бэроо авсан юм аа. Надад ингээд туслаач чи цуглуулж өгч чадах уу гэд. Окей гэж тэгсэн. Тэгээ ерөнхийдөө нөгөө шан харамжлаасаа ярьсан. А тэр хүн би ч итгэсэн тэр хүн ч надад итгэсэн. Тэгээд ерөнхийдөө худалдаа авалтуудаа хэлсэн гэсэн. За би шаардлагуудаа тавьсан гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө би жоохон том те ингээ улаан халдсан Бэроо авъя шүү. Дан ир Бэроо авъя шүү. Охин Бэроо авахгүй шүү гэдэг ч юм ингээ шаардлагуудаа тавьж эхлээд. За тэгээд нөгөө залуу маань тагаан банк холбогдоод за над руу зураг явуулаад энэ нэг юм Бэроо байна хөө энэ чинь тэгээд бид доор мөнгө төгрөгийн шилжүүлээд ингээл ерөнхийдөө авцсан. Тийм. Ер нь бол авалтаа авалтын процессыг бол нөгөө хүнд итгэжсэн учраас тэгээд түрүүн тээвэр дээр хийж яхад бол ерөнхийдөө тээврийн зардал бол нэг шалгаас дээр нэг 65-аас 75 ордог билээ ер нь бол тийм сайн чихгүй Бэрооны хувьд. Тэгээд сая 500 сая төгрөгөөр шууд газар дээр аваад ирсэн. Миний хувьд бол энийг бол маш хямдхан аваад ирлээ гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий. За тэгээд аваад цуглуулад аваад за цуглуулчлаа яачлаа одоо чи талтаа хий одоо нөгөө нэг хаварчаанаасаа туслан дуугаан гарах гэдэг наа хүмүүс тэгэхээр нөгөө ийш тийшээ хол явчихнаа. Тэгэхээр одоо энэ хүн чи ойрхон байгаа дээр чи сумын төв ойрхон байгаа дээр чи цуглуулж аваа гэх. За сумын төв дээр яваад очсон. Тэгээ Бэронуудаа яасан чинь тухайн яг бүс нутагт бас тэнцэн ганц нэг айл бүртлөөс гарцсан гэдэг нэг тийм асуудлууд гарч ирсэн. Тэнгүүт би нөгөө нэг юу яасан бэхгүй. Аз уулчны чи булганы мал эмгийнхэн явж таарад авсан Бэронуудаас бүгд өндөр хүсний шинжилгээ өгөөд өөрийнхөө хүсэлтээр өгөөд тий ерөнхийдөө би хүнс бэлтгэж байгаа. Эрүүл хүнс бэлтгэх ёстой. Яа тийм учраас надад эрүүл мал байх хэрэгтэй учраас би цусны шинжилгээ өгье гэсэн чи 2 Бэроноос нь бүрчлөөс идрээд тэгээд 8 буцаад нөгөө хүмүүст нь өгөөд тэгээд тэгсэн байгаа. За тэгээд нөгөөдгөө Бэронуудаа ачаад аж ахуй дээр авцарсан даруудаа ерөөсөө гадна болон дотор шингэж устгалын ажлыг хамгийн түрүүнд хийсэн. Тэгээд туулга өгөөд яг хоо яваа мэдгийг бол хүмүүс бол янз янзаар яа гэхдээ бол яг хоо дотор шингэж устгалтан бол яг би бол хүмүүсийн ярьж байгаас сонсч ирсэн том хүмүүсийн ярьж байгаас Монголд бол шигдэг юм бэ. Тэр хамгийн гол нь нөгөө нэг
зөв үед нь хийгээд нөгөө нэг хугацаа дуусгүй юм ч юм уу те тэрийг ягшлт баримтлах хэрэгтэй гэдэг зүйлийг хийж ирсэн учраас би яваа мэт хийсэн. Мөн яг жоохон бас нэг мультивитамин тэгээ нөгөө сэлийн шингээ өгшлийн хэмжээний нэг сэлийн гэдэг ч юм уу те тиймэрхүү эм тарианы ажлуудыг ерөнхийдөө хийсэн. Тэгээд тэр чинь 5 сар 6 сарын 1-нд уралдаад аваад ирж байгаа. Тэгээд эрсний дараахан яг бүс нутаг өөрчлөгдөөд улаан алзангийн хувьд тэгдэг ч юм уу одоо юу гэдэг чинь тэр моттой устай газараас ирээд ч юм уу тал нутаг бичээд ирээд ч юм уу зуны хугацаанд бол ерөөсөн тийм нүдний өвчин маш их байсан юм. Нулимс нь гойжоод нүдний өвчин гэдэг. Тий. Тэгэхээр би яг тэр өнгөрсөн 100 ч гэсэн гэхдээ яг нөгөө одоо малчтын бүрэг мөрөвтэй ч гэсэн нүдний өвчин их байна. Нүд өвдөөлөө тэгэхээр нийтлэгтэй тийм байгаа юм болоо гэж нэг дуул бодсон. Хоёрдугаар яг газар өөрчлөлтөөс ч юм уу тийм учраас улаан алзан тэгээд нөгөө нэг модтой газар байдаг ч юм уу тэгээд нарны шууд тусгал гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаас болж яг тэр нүдний өвчин их байж магадгүй. Тэр нэг шувуутай юм жижигхэн тусаалга байсан. Тэр бол маш сайн байдсан байлээ. Сүүлдээ би бүр малын эмийн сангуудаар ороод нөгөөдг нь тасарчаад олдохгүй тэр тусаагаал нэг хэд тусаагаал ерөнхийдөө идгээд исэн гайгүй идгээд исэн. Тэгээ энийг илүү нэг тос мослог гэж үрээд хэлсэн. Өөр тусдаар бол нэг өвчин бол гайгүйсэн. Зуны хугацаанд бол 2 удаа угаалга хийсэн. Угаалгыг бол хийхэд тэгэхгүй л ерөөсөө болохгүй. Угаалгыг бол маш сайн хийх хэрэгтэй байлээ. За тэгээд 8 бэруу төмсгтээ ирсэн. Шууд хөнгөлж бас болохгүй гинэ. Тэр төмсгтээ ирсэн бэруу одоо нөгөө хавчгаагаар тастаад тэгээд төмсг нь буцаад биеинд нь шингээж нөгөө уур болон тархалтанд нь нөлөөлдөг учраас тэрийг шууд тэгээд нөгөө зун чин бас өтөж өрнө гэдэг ч юм уу тийм эрсдлүүд байдаг учраас нөгөө битүү аргаар хөнгөлөх гэдгээр хөнгөлсөн. Ер нь бол тэгж хөнгөлсөн бэрөө тарх хүч сайн авдаг гэж ярьтiin байлээ. Тийм. За тэгээд 8 сарын 1-ээс хойш ерөнхийдөө би нөгөө нэг хүнс нийлэх учраас ямар нэгэн юм тарай юу ч хэрэглээгүй гэсэн. Яг л би зах зээлд эрүүл мэндс гаргах гэдэг байгаа шүү дээ. Нөгөө антибиотикийн үйлдвэрлэхгүй гэдэг зүйлээ баримтлаа. За тэгээд энэ чинь нөгөө нэг цусны шинжилгээ авч байгаа зураг маань бас ингээд нөгөө угаалan хийж байгаа зураг. Би одоо нөгөө нэг өөрөө нөгөө нэг бүх зүйлдээ оролцоод явж байсан учраас нөгөө зураг бичлэг айгүй муу хийсэн. Тэгээд санахаараа ганц нэг зураг авсан. Тийм учраас зураг бичлэг үүтэй байлаа. За тэгээд надад тулгарсан хамгийн том одоо юу гэдэг чинь эрсдэл одоо нөгөө миний тооцоолоогүй ганц байсан зүйл нь ерөөсөө л дангийн жил болж өгсөн. Төв нутгийн хувьд та бүхэн ч гэсэн мэдж байгаа. Одоо өнгөрсөн жил одоо энэ төвийн чинь тэр чигтэй ган боллоо шүү дээ. Тэгээ манай тэр хавьд бол зүгээр хуугаа цагаан гантай жил болоо. Тэгээ 7 сарын 10-наас хойш бороо ороод тэгээ ногоо идсэн. Тэгээд 6 сарын 20-наас би баавар хичээлийн хээр гэдгийг өгч хэлсэн. Хээрийн хичээлийг өгч хэлсэн. Тэгээ одоо энэ ихний зураг дээр бол одоо ингээд одоо энэ чинь 6 сар гарцсан зураг 6 сарын дундлийн зураг ингээд цаав цагаа өргөж байхгүй. Тэгээ нэг наадмаас хойш нэг 8 сарын 1-нд уралдаж нэг арай нэг ногоо болж ирж байгаа байхгүй. За тэгээд гол зүйл рүү ороход ер нь нөгөө нэг амтны потенциал гэж байгаад байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг чинь тугал одоо юу гэдэг чинь тугалдаан тэд хүртэлцийг авах боломжтой. Бяруу тэд хүртэл авах боломжтой гэсэн тийм потенциал байгаад байгаа байхгүй юу? Тэгээд ингээд яг улаан алдасныг судлаад үзээд за бяруундаа ер нь хэд хүртэлх жим авах хэрэгтэй юм бэ? За яг дээд нь маш сайн ерөөсөө нөгөө цогсоосон тэжээж яриад явах юм бол ингээд нэг бяруундаа бол нэг 400-аас нэг 450 ч юм уу те. Зүгээр ингээд хичээрийн ч юм ингээд хичээл сайтаа үед бол ерөөсөө за нэг 350 л хүрэх хэрэгтэй юм байна даа гэж ойлгосон. Та бүхэн бас яг тэрийг сайн тооцоорой. Тий. Нүг буруу ойлгоод байдаг шүү. Ерөөсөө ингээд тэжээгээл 4-500 бяруу 4-500 хүрчих юм шиг буруу ойлгоод байдаг. Тэр чинь угаасаа нөгөө шүтлэн хязгаарлан болоод явбал тэр хэлбэр өөр шүү дээ. Бяруу чи ерөөсөө дээд лимит нь миний хувьд бол ерөөсөө яг 350 бол хүрвэл дээдлийн юм байна гэж ойлгосон юм уу. Тэгээ би бол зорилго тавьтаа 320-оос 350 кг хүргье гэсэн зорилго тавьсан. За тэгээд тэжээлээ 24-өөс өгч иглээд эхлэхдээ би бүгдээрнгийнхэн нөгөө жингийн одоо нөгөө туузан метр гээд мал зүйчдийн одоо хэрэглээд байдаг
энэ метрээр яасан л да одоо нөгөө дөнгөж эхэлж байгаа учраас одоо нөгөө жим мэн гэдэг ч юм уу тиймэрхүү юм авах боломжгүй байсан учраас бол одоо тэгээд хамгийн хямдхан одоо өөртөө нэг жингийн багцаа авчих зүйлээр туршиж хийсэн гэсэн үг байхгүй. За тэгээд ингэсэн чинь бас бярунууд дотор маань одоо юу гэдэг чинь сайн бярууч, том биетэй сайн бярууч байсан, бас жижиг биетэй бас нөгөө нэг сүүний чиглэлийнх нь эргий зулцсан сүүний чиглэлийн бярууч байсан. За ингээд дундчлаад үзсэн чинь дунджрын жин 163 кг гарсан. Ерөнхийдөө дундчлаад үзэхэд. За тэгээд тэжээлээ өгч ихэлсэн. Тэжээлээ өгч эхлээд сарын дараа үзэхэд бол 185 болоод хоногийн нэмэгдэл нэг 600-аас 700 нэмэгдсэн байсан. Тэгээд 8 сард болохдоор яг борооноогоо орцсон байсан боловч тэр ерөнхийдөө бас болмын нэмэгдсэн. Бас нөгөө тэжээлийнхаа хэмжээг өгчээсэн хэмжээг нэмэгдүүлсэн учраас ерөнхийдөө 1 кг орчим нэмэгдээд явсан. За тэгээд нөгөө нэг та бүхэн ч гэсэн бас энийг сайн тооцоолох хэрэгтэй юм байлээ. Борлуулалтаа яг хизээ хийх вэ гэдгээ сайн эхлээд тооцох хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг тэжээлдээ захирах гэдэг нь шүү дээ. 3 сар тэжээх юм уу, 4 сар тэжээх юм уу, тэрийг маш сайн бодох хэрэгтэй юм байлээ шүү. Би болохоор 11 сарын 1-ээс 10 сарын 1-ээс борлуулж эхлэе гэсэн төлөвлөгөөтэй байсан учраас нөгөө нэг яагаад би 5 сарын 20-нд давцарсан мөртлөөс харшгүй одоо тэжээхгүй байсан байх гэж би бас нөгөө санхүүтэй үедээ байж тээ. Нөгөөдгөө ангуудаа за нэг 6 сараас 9 сарын 1-нд хүртэл тэжээгээд 10 сарын 1-ээс гадна яг л 3 сар тэжээгээ гэж ингэж бодоод тээ. Яг эндээ захиртай байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө 9 сарын 24 гэсэн чинь яг дунд чинь 260 хүрсэн. Энэ хоногийн нэмэгдэл нь бол нэг хил 500 орчим нэмэгдсэн байсан. Энэ яг нөгөө манайх бас нөгөө тэр хэвээр пойл байсан, ногоон тэжээлийн пойлууд байсан. Нөгөө гантай учраас ургаагүй байсан. Тэгээд давуу тал нь бол яг тухайн үеэр чинь бас нөгөө пойл руу бас нэг оруулж өрөө тэ бас нөгөө тэр мэрч гэсэн бас нэлийн жоохон нөлөөсөн байна. За тэгээд ингээд харахад за ерөнхийдөө одоо нөгөө нэг бэлчээрээр энгийн явж байгаа бярунууд болохоор яг та бүхэн ч гэсэн мэдчихэд байгаа юу яаж байгаа шүү дээ. Бэлчээрээр энгийн явж байгаа бярунууд чинь за нэг 180 ч юм одоо тий энгийн ямар тэжээл идээгүй байхад тийм үү бэлчээрээр тэгээд тэжээл өгснөөрөө би болохоор фертил гантай байсан ч гэсэн бас яг өөрийнхөө зорилгот хүрээгүй ч гэсэн дунд чинь 260 кг хүрсэн энэ надад бол одоо тухайн үед бол гантай жилийн хувьд бол надад бол маш том үр дүн илүү үзүүлэлтэй гэж би хараад байгаа. Би зүгээр огт тэжээгөөгүй бэлчээрээр нь явуулсан бол юу гэдэг чинь нэг дунд чинь 180 ч юм уу зүгээр энгийн бэлчээрээр бэрүүн чинь нэг юм хөл авчаад байгаа шүү дээ. Тэгэх юм байна гэдэг ойлголт байсан учраас ингэх юм байна гэх. За тэгээд надад бол баавар тэжээл бол боломын нэмэх ерөнхийдөө боломын нэмэх үзүүлэлттэй. Энэ бол ер нь бол тэжээж болох юм байна. Бэлчээр дээр нь нэмэлт тэжээлийг хослуулад 103 сард бол ашиг бүтэх боломжтой байна гэдэг зүйлийг би өөртөө одоо дүгнэлт хийгээд авах гэсэн үг. Одоо их жил ч гэсэн би одоо ялгаагүй юугаа бярунуудаа цуглуулж аваад юу яа гэсэн үг. Тэжээгээ чиглэлтэй баавар тэжээлээ бас өгч эхлэнэ гэсэн үг. За энэ дээр сургамж гэдэг зүйл би оруулсан байгаа. Тэжээлийн нөгөө нэг 3 сар тэжээл гэдэг зүйлдээ уягдаад нөгөөд чинь эхний сардаа нөгөө нэг бярунууд чинь нөгөө шууд идэхгүй байхгүй. Зарим нэг нь шууд идчихэж байгаа. Зарим нэг нь болохоор нөгөө огт идэхгүй байна. Тэгэхээр 1 сарын хугацаанд би эхний 1 сараа ерөөсөө 6 сарын 24-өөс 7 сарын 1-ний хооронд энэ хугацаагаа алдчихж байгаа байхгүй. Ерөнхийдөө тэгэхээр та бүхэн 3 дээр нэмэх нь 1 гэж ерөнхийдөө хэрвээ яг ч байгаа ерөнхийдөө тийм тооцоолол аваарай. Тийм. Яг эхний 1 сар болохоор одоо юу гэж чинь нөгөө яруугаа тэжээл эдээс суургах, байрах. Тэгээд нөгөө тэжээлийн норм гэж байгаа шүү дээ. Тэжээлтэй тасахын тулд эхлээд нэг 200 г гэх юм уу те. Ингээд эхний 1 сар дээр болохоор ерөөсөө миний бас нэг алдсан зүйл ерөөсөө энэ байгаа. Ерөөсөө нөгөө нэг тэжээх үндсэн 3 сарынхаа эхнийхээ 1 сар дээр тэжээлийн нормоо багтуулаад хоёрдугаар ерөөсөө нөгөө нэг тэжээлэнд тасгаж эдээс сурах гэж энэ дээр нөгөө ноцолцоо ороод 1 сараа ерөөсөө би алаа хийсэн гэсэн үг. За хоёрдугаар тэжээл болон устгааны цэг ерөөсөө бэлчээр дээр байх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө маш чухал юм. Миний гол дараагийн алдсан зүйл юу гэхээр нөгөө манайх чинь нэг аж ахуйн гашаатай хашаан дотор нөгөө устгааны систем тэжээлийн юм хийж идэдэг.
Тэгсэн чинь нөгөө нэг бэлчээр нь болохоор нэг 2-3 км ингээд яваад байдаг. За өглөө гараа явуулчих واخхой. Тэгээ өглөө гаргаад явуулчих нөгөөд чинь бэлчээж итэл. За тэгээ өдөр яг нэг 12-2 үед устгааны үед нөгөө үед чинь бүгдээр би буцаагаад яах юм. Тууж ирэх юм шүү дээ. Тэгэхээр чи ингээ өдөрт ингээ нэг 5-6 км нөгөө миний нөгөө таргалуулах гэж байгаа бяран чинь нөгөө кросс хийгээд байгаа байхгүй. Тэ? А би яг бэлчээр дээр нь агтаасаа энийг шийдэд өгсөн байсан бол ерөөсөө л нөгөө бэлчээр дээрээ идээд уугаад хүн ч гэсэн гэртээ идээд уугаад байгаа таргалдахтай ялгаагүй нэг тийм процесс болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас та бүхэн бас сайн төлөвлөж өгөх хэрэгтэй байлээ шүү. А дараагийнх нь болохоор яг тэр эхний 1 сар дээр нь бас тэр хашиж хоноод нөгөө ижил буруу баахан юм бас нэг ижил сүүлэн барин хашиж хонон гэдэг ингээд бас дээрээс нөгөө дөнгөж эхэлж байгаа учраас бас нөгөө надад бас нэг айц цаад шүү дээ. За нөгөө үеийг алдчихгаа хулгай гэдэг ерөөсөө ингээд нөгөө нэг хийж үзээгүй болохоор тийм учраас би ингээд хашиж хоноод байсан чинь хашиж хоноод байхдаа бас өхөр жоохон яг стресстэй байт юм билээ. Тэгээ бас нөгөө нэг гой сартай шүн чинь өхөр чинь бас өөрсдөө бас бэлчиж яваад идээд те ёстой байх нөхцөлийн би өөрөө хөдөлж өгөхгүй байгаа гэсэн байгаа байхгүй. Тэгээ сүүл рүүгээ би бол зүгээр шууд шүн мөн тэгэл бэлчиж явж яхад нь бол тоогооч байсан тэгээд маргааш устгааны үеэр нэг цуглуулж тижээлийн өгөөл тэгж нөгөө явах хэрэгтэй юм билээ. Тэгээд нөгөө том жижиг эвэртэй эвэргүй гэдэг баруунууд их байдаг учраас нөгөө хижээл өгөлтөө би маш сайн төлөвлөх хэрэгтэй юм. Тэгвэл нөгөө зарим нэг хідээ, зарим баг, зарим бүр идэж чадахгүй ч юм уу тийм тохиолдол байдаг учраас нөгөө нэг тавхан ч гэсэн хашаас харж магадгүй янз бүрийн юм хийхдээ тэрийг маш сайн төлөвлөж өгөх хэрэгтэй юм билээ. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө шинээр эхлэж байгаа хүмүүстэй хахад бол нөгөө нэг за энэний бороо хурд ямар байх нь, цаг агаар ямар байх нь, зуншлаг ямар болох нь гэдгийг бас сайтад төлөвлөж аваад хэрвээ зуршлаг муутай байх юм бол ойрхон отор нөлөөлөл хийдэг ч юм уу тэр сэргэлтийг маш сайн хурдан нөгөө маневр хийж ирэхгүй бол өнгөрсөн жил чинь за эстэнээр өдөр болгон бороо ороосаа гэдэг бүтэн 1 сар ингээд 1 сар гаралтай ингээд ерөөсөн тийч ингээд нөгөө байгалийн хэрэг хүлээсээр хагаад ингээд бас алдчих байгаа байхгүй. Тэгэхээр тэр бичээр юугаа маш сайн сонгож өгөх хэрэгтэй юм байлээ шүү. Тэгээд за одоо энэ тий. За ер нь бол миний туршлага бол ерөөсөө нэг юм байна. Тэгээд бэроо цуглуулах цаа тийм хүн амьтанд би энэ жилээс энэ толгой сангийн аж ахуй дээр нэг 3 айлтай ерөөдөө гэрээ хийцэн байгаа. Надад бол үндсэн сүрэг байхгүй шүү дээ. Бүр сүрэг байхгүй. Тэгэхээр би нөгөө надад нийлүүлэх хэрэгтэй байгаа учраас яаж нийлүүлэх гэж байгаа гэхээр би 3 айл дээр нөгөө нэг хөр сүргийн сайжруулъя, эрүүл мэндэд анхаарья гэдэг зүйлүүдийг тавиад танаа дээр би репорт үйлдвэрийн цэвэр буух одоо 15 сая маяг гэдэг байна шүү дээ. Авч өгье, үндсэн сүргийн сайжруулъя, хамт хийя. Гарсан эр тугал болгоно шин би зах зээлийн үнээр худалдаж авъя. Би дараагийнхаа нөгөө нэг нийлүүлэлтийнхаа ямиг л хайгаад байгаа байхгүй юу. Тэгээд охин сүрэг гарах юм бол сүргийн сэдвтэй яв. Энэс бол хуулийг өвтөж одоо гайгүй бухмух гарах юм бол тэрийг зарах юм бол 80-20 ч юм ашиган тэгж хуваая гэдэг тиймэрхүү зүйлийг 3 айлтай ерөөхдөө хошоо маягийн үүсгээр яриад тохиролцоод явж байгаа. Ер нь бол бас ингэж явбал надад бол зүгээр санагдсан. Улаан алзан өхрөө хувьд бол одоо ч гэсэн би баавар хичээлийг өгч байгаа. Би нөгөө брэнд үүсгэсэн. Үүсгээ явж байгаа та бүхнийг харж байгаа. Ерөнхийдөө нөгөө нэг махаа уудал савлаа зах зээл рүү нөгөө нэг шууд одоо өгдөг чинь тэр 10 сарын 1-ээс би ингээд зах зээл рүү нийлүүлэхээр ч одоо сая энэ жил нөгөө нэг мачтын зах гээд 14,000 гээд ихтэй шүү дээ. Тэгэхээр чинь гарч байгаа махаа би чи ерөөсө 14,000-аар тавьчаад ченж маяг өгөх гээд байгаа байхгүй. Махан дээр бас та бүхэн харах юм бол яг 150 кг-аас доош болоод ирэхээр бэрон гэхээр нэг зах зээл дээр нэг жоохон хамтгаа авах гэдэг. Заавал ч нэг тарган бүдүүн мах авах гэдэг. Яг нэг ченжүүдийн сонирхол байдаг бол цаашаа гаагүй илүү ашиг өгдөг учраас тий. Махны хувьд бол маш сайн чанартай бүр янзын мах гарч байгаа. Манай дээр бол юу тий. Тэгээд одоо юу гэж 11 сард ингээд би ингээд нэг бярууга хийлээ шүү дээ тий. Тэгсэн чинь ингээд маш сайн сууж өгсөн байсан. Тий. Тэгээд яг Улаанбаатарын махны бүсэд идэг нөгөө нэг бор мах л гарч байгаа байхгүй юу? Тий. Мах сайн сууж өгсөн. За тэгээд мах сайн суугаад өглөө. Тэгээд баабарынхантайгаа ярилцаад
Ямба доктороос зөвлөмж аваад за би одоо ингээ 3 сард яачлаа, ерөнхийдөө үр дүнгээ авчлаа. Би одоо ингээд шууд ченжид авччихгүйгээр би уудал цавлаад ингээд брэнд үүсгээд ингээд нэг жоохон нэмэн өгдөг шингээгээд зах зээлд нийлүүлмээр байна гэдэг зүйл рүүгээ яваад орцсон. Ерөнхийдөө тэр шийдэл рүүгээ яваад орцсон. Тийм учраас би одоо энэ геронуудынхаа одоо яаж өөхлөх вэ гэдэг зөвлөмж авсан. Чи яг ингээд цогсоогоод ч юм уу ингээд ингэж яах гэж байгаа чи наадхан дээрээ бааврын говийг өгөө гэдэг. Уургийн агуулгын багч гэсэн ерөнхийдөө өөхлөж өгнө гэдэг. Тэгээд бааврын говийг өгч ихэлсэн сар өгсөн сарын дараанаас ингээд өөх ингээд үүсэж ирсэн. Анхан ба. Энийг яг би өөрөө нөгөө нэг яг тэр мах болгонтойгоо гаргасан өхөр болгоныхаа мах болгонтой би өөрөө харьцаж байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд ихнээсээ би шулж чадахгүй байсан бол нөгөө шулдаг хүмүүстэйгээ зэрэгцээ шудаал тэг ингээд хараад уудал цавлаад бүх зүйлийг би өөрөө гардаж хийж байгаа учраас би энэ дээр маш ихтэй яриад байгаа байхгүй. Тэгээд өөхөн судал ингээд үүсч гисэн 2 сар 3 сар болоод ирэхэд ингээд нөгөө нэг одоо гантиглах гэж яриад байгаа шүү дээ тий. Ингээд махан донд ингээд гантиг үүсч тэгээд тэгээ одоо бол бүр ингээд өөх махан ингээд гоё халахсан бүр янзын гоё мах гарч байгаа юм гэдэг. Яг би 3 сар тижээгээд ихсэн чинь ерөнхийдөө ингээд яасан чинь бүр ингээд нөгөө зах зээлд нийлүүлж байгаа юм чинь өөх нь итгэх гэдэг байхгүй. Би бол нөгөө мах өөхийг ингээд тэнгуут нь би говь өөхөн болонготой одооноос би уургийн агуулмж дахиад өндөртэй одоо нөгөө өвөл гэж хижил байгаа шүү дээ бааврын. Тэгээ өвлийг өгөөд хэлсэн. Яг тэгэхээр би одоо өөхн болцсон байна. Тийм учраас дахиад нэг жоохон мах ингээд хослуулахын тулд ингээ өөгж явж байгаа. Тэгээд махны хувьд бол маш сайн чанартай гардаг юм билээ. Тэгээд нөгөө өөрөө бүх зүйлийг ингээд хийгээд ингээд ихлаар нөгөө нэг хүнд май гэдэг нөгөө махаа ингээд хавтхан авчиж өгөх нэг сонирхолтой болчтой. Илүү жоохон үнд хүргэж замаар шүү дээ. Та бүхэн ч бас тэрийг бас хүсчил байгаа. Тэгээд яг энэ том зах зээл дээр би нөгөө ганцаараа тоглож байж чадахгүй, ганцаараа байж чадахгүй, энэ зах зээлийг хангаж чадахгүй, надад ч гэсэн одоо юу гэдэг чи одоо ингээд хэрэгтэй байгаа учраас бас нэг бодоод байгаа зүйл нь нэг тижээлээр тижигдсэн, нэг стандартаар баригдсан. Одоо юу гэдэг чи ийм залууч юм хий чи те ижлэн бид нэр ингээд одоо бүс төтгөөд ч юм уу те ойролцоо байгаа ч юм уу те ингээд би бинийгаа мэддэг болоод ижлэн энэ тийм 100 мөрөө тижээж байгаа ч юм уу намар борлуулалт хийх юм бол миний мах одоо дуусаад ирэхин цагт ч юм уу ингээд хамтраач ч юм уу би биндээ ингээд одоо нэг борлуулалтын сувг хайж авдаг ч юм уу те нэг брендийн доор хэдүүлээ маха үнтэйгээ зах зээл рүү нийлүүлэх ч юм уу ингээд хамтын ажиллагаануудыг ингээд яг ингээд хийхэд зорьсон хүмүүстэйгээ үүсгэж явах юм бол бас байж болох асуудал байна гэдэг зүйлийг харж байгаа. Хоёрдугаар бас манай бааврын чинь булангийн орнууд буюу бас нөгөө Кувейт рүү бас нэг мах гаргахаар судалгааны ажлууд явуулж байгаа юм байлаа. Тэгээд судалгааны ажлын хүрээнд манайхаас 2 нөгөө нэг бюро авч яваад махын янзлаад тэг Кувейт рүү авч явсан. Тэгээ миний бюро болохоор ганцхан үүдэх бүх нөгөө эрүүл мэндийн шаардлага бүх зүйлийг хангаад ямар ч байсан нөгөө нэг хамтын ажиллагаа эхлүүлэхдээ тийшээ ерөнхийдөө манай бюроноос дээж явцсан гэсэн үг. Явцсан одоо ингээд ярилцаа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг хатгашаа мах гаргах ажлууд ингээд ерөнхийдөө шашаатандаа юм цаашдаа болоо явах хаа гэж харж байгаа. За ингээд ерөнхийдөө миний ярьж байгаа зүйл болчихлоо. Тэгээд та бүхэн яг надаас яг ингээд бюро худалдаж авч байгаа ч юм уу яах юм уу тижээлээ зүйлөө яг би нөгөө тижээлийг яг одоо өгдөг чинь хэдэн грамм өгөх яах хийх гэдэг зүйлийг би нэг амар ярьсангүй. Энэ болгоныг одоо та бүхэн хэрвээ яах юм бол яг нөгөө тижээл болгоно дээр чинь юу яаж байгаа штэ. Танилцуулууд нь өөрсдөө байгаа штэ. Тижээл зааж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө нөгөө нэг зааварчилгаа өгдөг учраас би бол тэн дээр бол нэг тийм юм ярьсангүй. Хамгийн гол зүйл нь зуны 3 сар яаж илчээртэй хослуулаад жим нэмэх вэ нэг одоо юу гэдэг чи энгийн бюроноос нэг 70-80 кг илүү мах авах бай гэдэг дээр ерөөсөө нөгөө нэг энэ баавар тижээл одоо тэр харцад ч байна одоо олон тижээлийн газрууд байгаа шүү дээ тий харцад немо гэдэг ч юм одоо тиймэрхүү газар зөндөр байгаа. Бид нар чинь нөгөө нэг ингээд технологийн хувьд бол цогцоод байгаа байхгүй юу? Том аж ахуй нэгжүүдтэй хүмүүстэй ингээ ярихлаар чинь тэд чинь өчнөө мянга талбайтай өөрсдөө нөгөө тижээл хэрэглэдэг том юмнуудтай энд тэндээс өчнөө тооноор бүтээгдэхүүнүүдээ оруулж ирээд өөрсдөө нөгөө тижээлийн жорыг ингээд хүчдэг учраас тэд нар чинь болохдоор ерөнхийдөө нэг жоохон
надад үйлдвэрийн хичээлүүд хутлаа гэдэг ч юм уу жоохон үүсэх гэдэг. Яг үндэ бид нар дөнгөж эхэлж байгаа бид нар ч юм уу одоо тэр хичээл 103 сард яаж тархалуулах вэ гэдэг хичээлүүд ерөөсөө хамгийн сайн тохирч байгаа нь ерөөсөө энэ баавар хичээл гэдэг ч юм уу те ийм хөл хичээлүүд нь тохироод байна гэж одоо эцэг дүгнэлт бол тэр шүү. Одоо би бол тэгжэл үзээд ер нь өөр ашиг болох боломжтой байна гэсэн дүгнэлт нь болсон. За баярлалаа. За асуудал хүмүүс байгаад байна. Асуу манай хүмүүс бас жоо ажиллаж байгаа. Энэ юуны дараа хэдүүлээ яаж байгаа юм. Их тат тий. Одоо асуучих юм. За асуу. Юу шинжил. Юу Бюрого сая 500-аар авч авчихсан аа. Сая 500-аар авах шүү дээ. Хэд бюрого болохоор дээдлэн дээр 9,000 төгрөгөөр авсан. Тэгээд 7-8 төгрөгөөр өгсөн. Тэгээд ингэж брэнд үүсгэж ижил ашиг гэсэн. Тэгээс зардал шингээр ихээр болсон гэдэг. Хөдөлгөөн үзэл ихээр болсон юм аа. Махны хүртмийг үүсгэж гэх юм байсан. Яг шууд нөгөө нэг би брэнд үүсгэж явсан болохоос одоо юу гэсэн мах өссөн үйлдвэрүүд үүдэх чинь шууд намар та нар зах зээлийн нэмэлт гэсэн ашигтай. Намаг нэг бюро хийдэг. 3 сард нэг явам тийм хэмжээний хичээл болсон. Өдөрт 100 бюро хичээл хэрэгж байсан. За эхний удаад бол ерөөсөн би 200 г-аар хэлсэн. Нэг бюронд 200 г гэж тооцоод тийм нэг бюронд 200 г гэж тооцоод тэгээд дараагийн сард нь би 400 г болгоод тийм тэгээд сүүл рүүгээ би 800 г болгоод тэгж явсан. Тэжээлээ. Юу нь бол даблтаад явчихсан юм. Тэгээ даблтаад явсан гэсэн үг. Тэгэхээр тэжээлэнд нь тасгаад зарим тохиолдолд одоо нөгөө ийм эрсдлүүд гараад байгаа шүү дээ. Яг нөгөө хүчит тэжээл гэдэг ч юм уу одоо зүйлийг гэдэг одоо гэдэг чинь манайхан мэдэхгүйгээс нөгөө бүр их хэмжээгээр хөтлөөр нөгөө хэмжиж байгаа дат ч юм уу янз бүрийн болоод ч юм уу эрсдэл тушраад байдаг. Тэгэхээр нөгөө тэжээлэн дээр эхлээд тасгах. Тэр гүзээний хөгжил гэдэг нь бол маш чухал юм билээ. Энэ гүзээний хөгжил гэдэг зүйлийг одоо энэ эрдэмтэд ч гэсэн яриад хүн болгоомж одоо сүүлийн тэжээлийн газар ч гэсэн их яриад байгаа. Ерөөсөө гүзээний хөгжижсэн бэрөө ч юм уу тугал ч юм уу ерөөхдөө ирээдүйд ерөөсөө нөгөө жин нэмэх өндөр болох том болох ерөөсөө тэр суурь нь бий болж эхэлт юм байна. Одоо би энэ малтай хүмүүс байгаа бол энэ малчин одоо малтай яг одоо үхэртэй байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ гэхээр ерөөсөө тоглолтод нь гүзээний хөгжиж. Энэ 3 сард ерөөсөө нэг 3 сар одоо тэр баавар тижил ч юм уу одоо тэр арц ч юм уу хамаагүй одоо тэр тижилийн нөгөө зарим хүмүүс нөгөө яриад лээ шүү дээ. Заавал ч юу энэ тижилийг өгөөд гүзээг нь хөгжүүлж байгаа юм биш. Олон төрлийн юм итгэхээр л гүзээг нь хөгжөөд байгаамаа гэдэг ч юм уу өөртөөхөө боломжинд нь тааруулаад тэр үүдийн будаа байна уу хэвэг байна уу юу гэдэг тэр гүзээг нь хөгжүүлээд гүзээнд нь тэр ашигтай бактериуд нь суугаад ирэхлээр дараа нь юу ч идсэн тэрийг нөгөө нэг мах болгож биендээ мах болгож тарааж өгöd байгаа байхгүй юу. Тэр маш чухал юм байлээ. Тэгээд та бүхэн анзаардаг бол жоохон мацаад гаргаж өгсөн бол гүзээний хөгжөөгөө малын одоо юу гэдэг чинь дотор гүзээ ингээд цаав цаа байдаг. Гүзээний хөгжчихсэн малын болохоор ингээд хаваар байдаг, тасаар байдаг ерөөсөө. Одоо манай бюронд бол ерөөсөө бүгдөө ингээд хаваар гүзээ ерөөсөө гарч идэг. Тий. Тэгэхээр энэ гүзээний хөгжлийг л малтай хүн бол туланд нь та бүхэн гүзээг нь хөгжүүлээд гүзээг нь хөгжүүлсэн зүйлээ өө цэрэн шиндээ энэ гүзээний хөгжсөн би чиний яриад байсан тэр бааврыг чи өгцөө тий чи энийг одоо гүзээний хөгжсөн тоглыг чи нэг зах зээлийн үнээс арай өндөр үнээр аваа гэдэг ч юм байна. Тэгвэл би аав. Яг үгээр надад гүзээний хөгжөөд бэлэн суурин тавигдсан одоо тэр тоглолт дээр би хижээл өгөөд нөгөө тийш ашиг шин бүртгэхэд би өөртөө ихтэй болчих шүү дээ. Яг үгээр энэ гүзээний хөгжсөн шүү гэдэг. Тийм учраас яг хөө тийм малтай хүмүүс яг та тэр гүзээний хөгжлөөр нь нэгдүгээр маш сайн анхаараарай гэж бас тахгүй хэлээ. Энэ баавар яаж идэвс сууж байгаа юм идэхгүй. Идэх юм шүү дээ. За, ер нь бол мал бибинийгээ дагах гэдэг. Нэг хашаа дотор ороод ингээд нөгөө онгоц саунд тэгээд ирэхлээр ингээд өмнөдөн байна. Сүүлдээ би бүр ингээд би нэг бүр огт идэв заяа манахаас. Тэгсэн чинь би бүр тэмгүй шүү дээ ингээд хичээлдээ хашаа дотор хаш чанж үзлээ бүрийн бошоо зүгэн ингээд бошоочтой гонуулж үзлээ бүр ингээд заяа огт идэв. Тэгээд тэр анх ирэхдээ бүр ингээд бэр айгуу том. Усад бэрэн айгуу том байсан байхгүй. Тэгээд ингээд өвөрмөц юм халзан одоо энэ буржгар үрстэй ингээд нэг жоохон такстуугаар тэгэхээр би нөгөө хамгийн эхлээд авахтаа за энэ ч гэсэн гоё бэр болох юм байна да гоё том биетэй гоё болно даа гэж одоо нөгөө хөөрлөөд нөгөөтөнд яг та манайх нэр өгдөг шүү дээ. Би баавар гэдэг баавар хазан гэдэг нэр өгсөн байхгүй.
Тэгээд ингээ яваад ирсэн чинь нөгөөд чинь тэжээл иддэггүй. Тэгсэн чинь намар болоод ирсэн чинь нөгөө тэжээл идчихсэн байна. Хамаагүй өндөр том болоод нөгөө тэжээл идэхгүй маань ингээд нөгөө хажууд нь жижигхэн болоод ингээд. Миний ялхам чинь Яаж дүүс гарахгүй. би нэг тооныг одоо гарахгүй шүү. Энэ болов. Аа. Тэгээд одоо тэгээд Тэжээл дэндүүс яг янд бүхэл дэнд чинь. аа. Баагаар л да нөө хийв харуулж бусдад хольж өгөхгүй ер нь идэх муутай нэг тооныг одоо л бас болов болж байгаа. Тийм үү. Яг хуу та нөгөө өөр төрлийн хижээл идээд байгаа учраас нөгөө хүн чинь нөгөө өөр төрлийн хижээлээс илүү нөгөө тааламж ч юм уу те аваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөр төрлийн хижээлүүдэд та огт болоод зөвхөн нөгөөтгөө өгөөд байх юм бол одоо үс чинь нөгөө үлсгийн ихэнд идэх ч юм уу те альсууд нөгөө идэхгүй байгаа учраас тийм байж магадгүй. Та нөгөө эхлээд гоё нөгөө амттай хөвгч гэсэн нэг амттай мэдж байгаа нэг өөр юм их юм байж тэгтээ ялгаагүй тийм байж байгаа. Би болохоор одоо бол тэр бэрүү маань идээд эхэлсэн. Тэгээ бусд нь идж байгаа учраас тэгээд дагаад идээд эхэлдэг юм. Ер нь бол би нэгээ дагдаг юм байлээ. Тэгээд би бол сар гар насцсан шүү дээ. Зарим нь бол ерөөсөө идэхгүй байгаа юм би ч одоо нэг идэхгүй байгаагийн тусд нь хашаад өгөөд ингээд идээс урахтай. Тэгээ энэ бол ингээд цаг хугацаа зарцуулж байгаа байхгүй юу гэдэг. Тэгжил сургасан. А яг нөгөө нэг тууланд нь тэжээл өгч байсан бэрүүнүүд бол ерөөсөө нөгөө нэг юу ч байсан тавиад өгөхөд тэгээд шууд л иддэг. Амтын зингийн хөтөөн Ерөнхийдөө одоо нэг 50-аас 60%. А яг энэ Герфорд эднэр болохоор ч бол 60 гэж явж байгаа шүү дээ ерөнхийдөө бол тийм. Танах гэж ярьсан үү? Гарч байгаа. Одоо үгс нэг 100 за нэг 150 мах гарлаа гэж бодоход бол ерөнхийдөө ингээд нэг 20 ил орчим бол ерөнхийдөө тийм хаягдл. А яг миний юу дээр шүү дээ. Одоо миний процессор дээр шүү дээ. Англиад би ч одоо бүр ингээд ой моёг бол одоо нөгөө нэг булчин шүрмөөс янз бүрийн юу мөө одоо юу гэдэг чинь тэгээд нөгөө яс бүх юм ингээд зэвэлж авч байгаа шүү дээ. Тэгэхэд бол ерөнхийдөө 20 ил нь зэвэр хаягдл болт юм. А тэгээд энэ дээр бас нэмээд хэлгээд бид нөгөө нэг амдын жингээр бас ингээд тооцоод байдаг. Та бүхэн нөгөө ченж ч юм уу одоо өгч чинь шууд авч өгч байгаа бол одоо өгч чинь за 300 өгөх байх юм бол за 150 ил мах гарна гэж 150 илээр шууд авч өгч шууд. А наад чиг одоо ингээд англинаа гэх юм бол нөгөө бас энэ хордлоо бас тооцох хэрэгтэй юм байна. Тэгэхээр би одоо 150 ил мах авчаад а яг цэвэр зах зээл нийлүүлж байгаа нутгаар 130 ил ч юм уу те 120 ил ч юм уу ингэж нийлүүлж байгаа учраас нөгөө хордол бас айгүй их гараад байдаг тийм талтай юм. Тэрийг бас сайн бодох хэрэгтэй юм тийм. Ер нь амдын жин 200 кг-тай байлаа гэхээр нөгөө 7 хоног болгоно гэж ярьдаг шүү дээ. Тийм. Ажиллаад хаа болгоод ихэд ер нь яг хэдэн килограмм болчих. 50 тэгээд Яг 50 А яг энэ чинь нөгөө нэг малынхаа потенциалаас нь болоод байгаа шүү дээ. Махны чиглэлийн нь арай өөр байна. А тэгээд нөгөө нэг жоохон цус соёлтой сүүрний чиглэлд орсон байх юм бол багсаа өөр багс авчихдээ. Ер нь. За дараагийн хэлбэр орцгоох уу. Тэр одоо 300 грамм яаж идэвсэн. Хөөе. А идэхгүй гэж байна. Ер нь бол бүр ингээ хэрэг боломжтой бол ингээд нөгөө нэг хаагаар авдаг ч юм уу тий. Тэгэх юм бол бүр илүү амар байх юм. Тэгээд өвчин зөний хувьд бол яг боломж байхгүй учраас би бол ерөөс ингээ нөгөө онгоцонд за энэ онгоцонд би нэг 600 г-ыг ингээд 3 бэрөө идэх гэдэг тооцоолоор ингээд хийгээл авч байгаа. Яг үндэ бол тэжээгөөс бол зарим нь илүү ч идэж байгаа, зарим нь дутууч идэж байгаа. Ер нь бол тийм бас юмнууд байгаа. Рискүүд бол байна. Сүүлийн нэмээд Сартаагаас нь өгөх нь хамгийн тохиромжтой гэж бодож байна. Яруу нэг. Ой яг тохиромжтой биш. Ер нь бол Монгол ингээд одоо 4 сар тулсан тэгтээ 6 сараас 3 сартаагаас нь эхлээд өгөх юм юмуд байд юм уу те баабрын тэр төрөлд нь эсвэл тэр чинь юу яагаад байгаа вэ? Одоо тийм туглыг гэхэд бүзэн хөгжүүлэх гэх юм бол одоо нөгөө бор олонд ороод яг тэр нэг бүзэн хөгжүүлж ирэхдээ нэг 3-4 сарын хугацаа байгаа байхгүй юу? Тэр үед нь л нэг 3 сар тэр үед нь өччих гэдэг байгаа байхгүй туглын хувьд бол нэгэнт одоо хөгжөө явцсан бяронд бол одоо юу гэдэг чинь тэдэн сард өгөх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм юм байхгүй. Тэгээд тухайн өөрийнх нь л одоо тэр юугаар одоо үүлдээ танах тижээж байна уу? тижээж юм. Одоо баг тижээлээ өгч тэгээд юу 100-аас өсөх байгаа. Би ногоон тижээл сууртай, үнэлтэй баав гэж хэлж байна.
Ногоон хэмжээг баав юм гэж байгаа. Тэгээ баавар Өөр хэмжээр хийвэл холбооч юм ч юм уу, будаа ч юм уу юм байхгүй. Ногоон төжилөө маавчлаа явуулж ирдэг. А? Ногоон төжилөө явуулж ирдэг. Obvious 10-аад толгойтой ногоон төжил. Тэгээ өгч байгаа. Одоо жишээ За нэг перонд ерөнхийдөө нэг 6-аас 7 кг гэж тооцоолдог. Ногоон жил. Додоод би ногоон төжил. Тэгээд би нөгөө нэг одоо бол ерөнхийдөө манай перо одоо баг одоо нөгөө өнгөрсөн жилийн перонууд маань одоо баг ногооны шүтлэн болох гэдэг шүү дээ. Тийм үү? Шүтлэгчээ гэсэн үг. Тэгэнгүүт одоо нөгөө нэг миний хувьд бол яг перонууд бол тархах потенциал нь байгаа ч гэсэн хитрхи их тавлуулаад байх юм бол одоо нөгөө нэг өөхөл нэмэгдэх гэдэг нэг жоохон эрсдэл байгаа учраас би өөр нөгөө махан ангиж байгаагийн хувьд миний пероны хэмжээ одоо юу гэдэг хачаад байгаа байхгүй. Миний хувьд одоо би бол яг одоо яг л болно гэдэг үгсээс хараад байгаа. Юу ч одоо юу ч ченж давж өгч байгаа бол хамаатай нэмээд таалуулах юм гэдэг боломжтой. одоо нөгөө байр хашааны хувьд танахтай яаж юм? Байр хашааны хувьд бол бас нөгөө өөрсдийнхөө юунд яаж байгаа нөгөө уламжлалт нөгөө нэг малын хашаа байдаг шүү. Уламжлалт малын тийм хашаанаа ардаа сууртай тэгээ уртлан задгаад ерөөс тийм л байгаа. Ер нь бол нөгөө хүүтэнд бол нэлээд төсвөртэй санагцуулаа гэдэг. Тэгээ ер нь бол ингээд гайгүй үйлдвэр дандаа хашаанаасаа гараад засан дээр хөвтөөд ерөөсөө нэг тийм. Тэр хэвтэр бас маш их чухал юм байлээ шүү. Ер нь бол тийм. Тэр маш чухал яаж юм одоо? Өвөл болохоор би хэвтэр дээр нь болохоор одоо нэг ширээснээс асуудал байгаа даа шүү дээ. Одоо тэгэл 7 хоногт одоо юу гэдэг чинь нэг удаа ч юм уу одоо доогоос нөгөө нэг өвлжмөл нөгөө нэг солон сүүл мөрч юм уу тэрийг дийсэж өгөөл. Тэгээд бүгд нь ингээд нэг жоохон нойтгоноор ч юм уу ингээд зарим нөгөө тэрийгээ бас идэв шүү дээ. Тэгээд идэхнийдээ ингээд тэр чинь нөгөө тараагаад яг хэвтэр гэсэн тэр тараагаад хэлчихдэг байхгүй. Тэгээд тэрнээс нь ингээд дийсэж өгöd. Яг хүүтүүд бол хэвтрийн маш сайн мэдэж өгөх хэрэгтэй билээ ер нь. Одоо н зарим бэр бол одоо 8-9 цаг хийж байгаа юм шүү тэгэхээр 6 сараас хойш. Тийм. Энэ хугацаанд одоо зардал бол яг ер нь бол гарч байгаа. Гэхдээ би махан үнэтэй өгж байгаа учраас руугаа орохгүй байна. Миний зорилго болохоор би нөгөө ихэлцэн, брэнд үүсгэсэн. Гэхдээ би энэ жилийн өнгөрсөн үед өгдөг чи одоо үнцэн ашиг хийгээсээ илүү одоо энэ бизнесээ нөгөө урт хугацаанд тохиолдол авч явахын тулд би ашиг харахаасаа илүү одоо тэгжил явж байгаа. Одоо бол хасах руугаа арай орчоогүй байна. Тэрнээс бол зардал бол мэдээж одоо өгдөг чинь гараад яваад маш өндөр гарч одоо тэр ажиллаа ихтэй очиж байгаа шүү дээ. Байрны бас одоо тэр яг хэвтэр хэсгийн бас сайн цэвэрлж байгаа. Тэгэл одоо юу гэж наагуур явж байгаа бас мас энэ өндөр хүчрэгчгүй юм. Тийм. Одоо юу гэж том аж ахуй болоод нөгөө ковид мовт одоо төрийвэрээ гэсэн тийм байхгүй учраас тэгээд яг л тийм ногоон жижиг чинь бүр одоо энэ чинь 15,000. Тэгээ яг манай тэр аваар 15,000-аар би нэг хэсэг авч ирсэн. Одоо яг ногоон боловч баг зэрэг яг өнгө хэсгийн нэг шаардсан тийм ногоон л да. Тийм жижиг л одоо 11-ээр авч байгаа. Гадуурч 21-оор хүрсэн байх шиг байна тий. Тэгээ ямар ч юм бол яг би одоо нөгөө миний зорилго нь ирээд үүсгэх явцаар учраас одоо нөгөө махан таслахгүй байх. Тэгээд шууд бүх өхрөө зах зээл рүү авчиж өгөхгүйгээр ингээд өргөжлүүлэх сонирхол надад байгаа байхгүй. Одоо тэгээд энэ хэдийг зарим хүмүүс одоо юу яа гэсэн үг. 100 бас явна гэсэн үг. Одоо миний хувьд бол тэгээ нэмэлтээр би бацсан ингээд спорт явна гэсэн. 10 сард 260 гарсан. Одоо 8 сар байна. Одоо ерөөхдөө нэг 400 төгссөн шүү. 400 амдын хэмнэн 400 орчим байна. Махан бол ерөөхдөө нэг 180 орчим гарч байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо ингэж яриад байгаа шүү дээ. Нэг жил хожио Яронд нь шүтлэнгийн жин авъя гэдэг ч юм уу те. Энэ чинь нөгөө нэг жил эдийн засаг ашигтай байх талаас нь одоо нөгөө малчин гэхээр заавал чумааны бүс харж явах биш. Яаж малчин гэдэг бизнесмен болж харцгаая гэдэг зүйл чинь чухал байгаа. Яг ингэж болж байгаа гэдэг үг байна. Болно уу? Хамаа миний бас нэг тавиад байгаа болохоор нэг яг нөгөө нэг юу талаасаа
хитрхи амар тарган марган болоо би болсон. Тарган тэгээ дундаж тэгээд бас дээрээс нь яг нэг антибиотикийн үүдийг хэлэхгүй гэдэг ч юм уу тариа мараа нэг жоохон хийгээгүй яг тийм эрүүл найдвартай юм авах гэж байгаа шүү. Яг л би үнэтэй мах гаргаж байгаа учраас хэрэглэгчд маань бас тэр зүйлийг хүсэж байгаа учраас бас чанартай юм үлдээ бол юусоо тийш орчуулж байгаа л да. Нэг сараас ч хийж байгаа. Одоо нэг 2 сар байна. 4 сарын одоо болж байна. 3 сараас 10 сар хүртэл хийж байгаа шүү дээ энэ чинь. 3 сараас биш. 6 сараас одоо өнөөдрийг хүртэл дайвар Тэр одоо яг амтын чинь одоо яг тийчээгээд 10 сар одоо ийм 260 гэдэг юм. Тийш 10 сар. миний зорилго болохоор 350 төгрөг гэсэн зорилготой байсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө гантай жил байгаад дээрэс нь би анх хэлчихсэн алтай байсан учраас би дунд чинь 260 дээр намар аваад ирчихсэн. Тэгээ 260-аа шууд гаргаад зах зээл рүү нийлүүлсэн бол би надад ашиг байсан. Тэгээд цаашдаа би нөгөө бэрийн төвжүүлье гэдэг зүйлээр л ингээд цааш явцсан байхгүй юу? Ер нь 3 сарын хугацаанд хийчихээд ямар зарлаа. Ярог одоо бааврын өөрсдийнх нь нөгөө нэг гаргацсан югаар нь яасан. 3 сарын тооцоололоор чинь нэг 16 сая төгрөгийн хичээлийн зардал. 100 дээ. 100 дээр 16 сая төгрөг. Энэ дээр чинь бас тэгээд одоо юу гэж чинь янз бүрийн хашаа суулдаг, янз бүрийн гейм тарианы асуудал гэдэг ч юм уу гэх юм зарлах чинь. Информатик чинь ажлын өсөлт ширхэгтэй тасад явуулсан зовлон гэсэн байгаа шүү дээ. Тэртээ үргэлж явах уу ямар юм бэ? Улаан алдсан. Тэгтээ ер нь нөгөө малчин болгоно одоо нөгөө нэг тэр талынхан бол ерөөсөн дандаа нөгөө гэрбордоор сайжруулсан мэт. Тий. Тэгэхээр одоо юу гэдэг F1-тэй ч юм уу, F2-тэй ч юм уу тийм юм болж байгаа байхгүй. Сайжраад ирчихсэн. Социализмын улаацсан хөөсөн. Социализмын улаан алдсан байж байгаа нөгөө 90-ад оноос хойш чинь нэг хэсэг чинь нөгөө нэг сүргийн бас муудлаа штэ. Муудаж ирж байгаа буцаад сая 2010 оноос хойш одоо ингээд сайжраад нөгөө сүргийн илүү сайжраад гэрборд 350-даг болсон. Малчиж гисэн дэрийг мэддэг болсон учраас ихнийх нь тэгээ сайжраадсан. 190-д одоо ажил хүч одоо ажиллаж байгаа хүмүүс ч одоо хийдэг юм байна. Нэг малчин тэгээд нэмгийн бий шүү дээ тийм. Нэг малчин нэмгийн бий. Тэгээд бид өөрсдөө нэмх нэг үзэн шүү дээ. Тийм нэмх нэг нь бий. Тэгэхгүй бол яахгүй юм дээ. Өөрсдөө одоо юу гэж ингээд нэг хүнд бол яг юм тижэл мижэл идээд сурцсан тийм үү. Малчин өөр ингээд ухаантай амт шүү дээ. Ингээд чи тижэл өгдөг чи ус байдаг ч юм уу. Эхний нэг сар л их ажиллагаатай байдаг учраас тэрнээс хойш бол ингээд хашаанаас нь гаргахад очтой газар очиод ингээд өөрсдөө яг л нөгөө нэг зааж өгсөн юугаар нь ингээд явчихдаг учраас тэр нэг амар байдаг ер нь бол Ажиллаж явах хүмүүс. Тий. Ер нь бол ажиллаж явахгүй өөртөө л ихний ээлжид үзчихлээ. Явна бол тэгээд ажиллаж бол авч таарна. Өмнөд зуны хугацаанд орой бэлчээрээс ирэхээр нь тижээлээ тавьж өгвөл ардаас нь заавал туслахаа гэж юм үү? Би бол устгааг бол тижээлийнхаа өмнө өгөөл туслаад байсан. Энэ бол тийм. Усаа тижээлээ өгөөл тийм. Зур бэлчээртэй үедээ тижээлээ өндөрлөд ямар хугацаа яаж өгөх юм уу? Нэг л удаа гэсэн. Бэлчээр дээр нь шийдэж өгөөрэй. Тийм бол илүү хин эндээ амар болох юм байлээ шүү. Тэгэхгүй бол өдөр өглөө бэлчээрд явсан юмыг тууж ирээ, тижээлийн нөхцөл буцаагаад нөгөө тийм бэлчээр гаргаад ч юм уу. Тэгээ орой олохдоо дахиад хотлуулна гэдэг ч юм уу тийм. Ер нь одоо зүгээр гээд байгаа тийм. Тижээлийг. Тий, ерөнхийдөө нөгөө нэг эзэн тижээлийн чинь өдөрт эзэн өвс тижээлийн чинь нөгөө тижээл маань энд нь ороод задлаад мах олгож өгч яана л гэсэн. Заавал перу цогц шалтгаан шүтлэгийн заавал ч болоо. Яг яруу гэдэг нь маань яг зах зээл дээрээс илүү бас үний хувьд ч бас боломж юм байна. Дээрээс нь бол яг ашиг авч юм шиг. Тэгээд нөгөө нэг зах зээл рүү нийлүүлээд илүү нөөцөлн гэдэг ч юм уу тийм ах гэдэг үднээс илүү би яруу сонгож гэсэн юм миний хувьд. Дам юу шүлсэн байхгүй дам яруу. Тэгээ энэ юм биш шүү. Одоо юу гэсэн чинь том махны газрууд чинь болохоор одоо юу гэсэн чинь 150-180-аас эндижин одоо юу гэсэн 150-аас дээш жилдээ мэдээ тэгэхээр дандаа шүтлэн болон түүнээс дээш хүүд авч байгаа шүү дээ том аж ахуйн чинь тийм. Тэгээд нөгөө нэг 3 сар бордоор тэжээгээд ирэхлээр харагдахын үед бол сайхан харагдаж байгаа. Гэхдээ нөгөө нэг гол зүйл нь болохоор нөгөө нэг юу яагаад
Булчингийнхэн завсаар нөгөө өөг сууж өгөх нь баг. Ерөөсөө сууж өгдөггүй зүгээр л өөг нь тархан их нэмэлцэн тийм л зүйл их татсан байна гэдэг зүйлийг би бол тэн дээр хэлсэн. А яг нөгөө залуу баг мaalыг ингээд баг дээр нь хижижчихээр илүү нэг өөг сууж өөг бахна алгалах ч юм уу тийм англи ч юм уу тэр нь илүү боломжтой юм байна гэдэг юм бол өөрөөр бол одоо хараад гэж. Үхрийн эрүүл мэндийг яаж хамгаалах вэ? Үхрийн эрүүл мэндийг болохоор төв төмсөр гэдэг мал эмнэлгийн компанитай хамтарч ажилласан. Манай төв эмнэлгийн компани. А тэр компанийн малын хэмжээр одоо юу гэдэг чинь бүх зүйлийг хийх гэсэн үг. Авцраад би шууд юу гэсэн. Гадна болон дотор шингэжийн устдыг шууд хийсэн. Нөгөө туулга өгөөд яваамыг хийгээд яваамыг одоо юу гэж чинь муу гэж ярьж байгаа ч гэсэн манай Монголдо байгаа дотор шингэжийн устдах одоо барыг хамгийн сайн гэж би бол олон хүний сонссон учраас бол хийсэн. Хамгийн гол нөгөө биеэс гадагшлах хугацааг маш сайн тооцож өгөх хэрэгтэй антибиотик үүдэлбүү. Тэгээд нөгөө угаалах яаж хийж нөгөө шүршээ. Тэгээд 2 удаа угаасан. Маш сайн шүршгэсэн байна. Тэгээд Хэвлийнээр шүршээ гэдэг усан. Хоолой савд усан. Тэгээд одоо тэр нөгөө антибиотик ч юм уу бүр илүү Вьетнамын тийм бодисууд бол гарцсан байлээ. Тэрийг би бол одоо ирэх жил нь бол тэрийг ингэж үзэх кодуудтай зохицсон юм. харин тийм Гэрэл зэрэг бодлоор ингээд тогтмол үүсгэх хийдэг юм уу? Ерөн зүгээр яг хугацаанд таарсан нөгөө угаалгах төлөвлөгөөд игээд байна. Хасаа малын өөрсдөө төлөвлөл ер нь бол өөрсдөө төлөвлөл яг тэгэхээр би нөгөө 8 сарын 1-ээс өмнө бүх эмчилгээ бүх зүйлийг хийх ёстой гэдэг зүйлээ өөртөө тавьсан байсан. Яг тэгэхээр чи нөгөө доорош нэг 2-3 сарын хугацаанд би ийм хүрхгүй байж байгаа цэвэр мах гад нийлүүднээ антибиотик өгөхгүй эмгүү мах нийлүүднээ гэдэг зүйл байгаад байгаа учраас би 8 сарын 1-ээс хойш огт тарианы зүүг зүйлэхгүй гэдэг үднээс тэрнээс өмнөх зүйлээ би өөрөө л хэлсэн гэсэн үг. А тэгээд өөрөө нөгөө манай эмнэлгийн компанитай хамтраад ингээд эмчээсээ зөвлөгөө аваад ингээд явж байгаа учраас одоо юу гэдэг нөгөө улсын нэг нэгдсэн одоо нэг тариа мараа хийний тэрийгээ тэгдэх шиг тэр болгонд бол би бол хамруулаагүй. Уусаа тэр нь балан аим шиг энэ жил гэхэд л одоо тэр шүлгийн мөхийн шиг багц чинь бараг юу лээ 11 сар маар яг эцсийн үеийг таригдаж эхлэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөөх нь маргааш энэ Улаанбаатарын зах зээл рүү нөгөө хүн орж ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө мачттай чинь тариул гэж дээрлэхэд нөгөө эмчнэр нь тийм. Тэгээд манай дээр ч гэсэн ирсэн би тарихгүй юу яриад байгаа юм байна нөгөө төвтэй бас түр тарыгээл тэгээд явуулсан юм гэдэг. Тэгээд даах болсон. Өхрийн даах. Тэгээд яг даатгал бол байх хэрэгтэй. Даатгал бол байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд би даатгал байгуу. аюул сайхан ажил хийж байгаа дүүдээ эхлээд маш том баяр хүргэе. Мэдээж хэрэг бид нэр тодорхой зорилго нэгтэй хүмүүс байгаа гэж болж байна. Тэгэхээр өөрөө чи хаяг тэр бүх юмыг мэдээлэл аваад ингээ хамтарч ажиллах боломж байгаа гэж харж байна. За дээр нэг тур асуултаа дутуу асууж байна. Жишээлбэл сичээр симптом өдөр гэдэг чинь одоо сүүнийх мөртлөө аюул том биетэй байдаг. Махын дүүргэж чадах юм бол тэр бараг бусад өвдөрөөс илүү гэж боддог. Гэхдээ сүүлийн үед репортын нөгөө махны ят шиг гэдэг юм уу ус зүйл дээр махсаад ирж байгаа. Гэхдээ цаашдаа өөрийн чинь хэдийн төлөв нь репортоо дарах юм байна да тий бухаа хүрсэн байгаа юм чинь тэр нь арай хамаагүй өөр төдөө гэж бодож байна үү тий. Тийм. Яг одоо юу гэж чинь манай дээр бас ирсэн одоо тэр нэг сүүний жилийн нөгөө янкрот турахаа заяа. Яг эцтгэн одоо хүч хөдөлмөр зарцуулаад яг эцтгэн тижээд идэж байгаа ч гэсэн ерөөсөө тижээс мах гарахгүй юм. Илүү ажил юм байдаг шүү. Би шууд хэлсэн заяа. Ангусыг бол би сонирхож үзээгүй. Гэхдээ ангус бол репорт хийчихсэн төвшин маш сайн мах гаргаж байгаа шүү би боддог тийм. Тэгэхээр Нүд өвдөгч репорт онцлогчдээс. онцлог үргэлжлэх юм байна. Цагаас урагштай. Цагаас урагштай. Тэгэхээр нарны тусгал шууд ирээд гэдэг зүйлийг би бас мэдсэн. Тэгээд тэр та бүхэн бароомоор яах гэж байгаа тэр янкрууд сайн хийж хэлж нөгөө дүүргэж чадвал тэгээд дүүргэхийн тулд тэр чинь баг хизээл амирх гарах гэдэг байна. Тэгэхээр яг эцэст одоо нөхцөлд бол ерөөсөө тэр авах гэж байгаа айл болох тэр ангус өнөө тэр форд өнөө тустай ерөнхийдөө тэр махны чиглэлээр та бүхэн бариараа тэр нь илүү өгөөч гэж шүү. Тэгэхгүй бол одоо тэр нэг янкисын юмнууд чинь ингээд ижлэх ингээд яг таацсан жингээ үед бол зүгээр зарим нь зүгээр илээтэй юм бацгаа байхгүй. Илүү ажиллах юм гэдэг юм дээр тийм.
харахад ингээд сайхан том бүлгийн мөртөөс махаа өгтөө гэж сууж өгсөн. За дараагийнхаа орох уу? За. Намайг чангаар ирэх тал гэдэг Даран аймгийн цагааваас өмнө үрхий аж ахуй дээр 150 бюро зуны 3 сар одоо баавар хичээлээр тийж аав ээжтэй тусалсан туршлагаас авалцсан баяртай байна. Өнгөрсөн хугацаанд одоо бидний олсон туршлага алдаа гэвэл одоо 2024 онд 300 бюро бэлчээрийн маллагаар маллаж байсан. Тэр үед миний бодол нь зуны бэлчээрээр сайхан тарга хүчээ авчна гэж бодоод тэгээд тижээлэхгүйгээр яаж тижээжсэн. Бэлчээрээр нь тижээжсэн. Бос одоо байсан ч нэг бослоган дээр нэг анхаараагүй. Тэгээд намар болоод 3 сарын дараа зарахад хамгийн сайн бюро нь 900 мянга, муухан бюро 700 мянга тонцлаад болохоор 800 мянгаар 300 бюрогоо зарж исэн. Ер нь хичээл өгчээсэн бол 300 бюрогоор 600 цааш 700 800 сая төгрөг болгож чадах байсан. 2025 онд баавар хичээлээр тижээсэн одоо үр дүн 5 сард баавар хичээлийн талаар Facebook дээрээс мэдээлэл аваад 100 бюроны 9 тонн хичээлийг хөдөлж явж байсан. 6 сараас 9 сар хүртэл 3 сарын хугацаанд хөдөлгөх байсан боловч хөдөлж авсан бюрогоо цуглуулж амжихгүй 7 сарын 15-наас эхлээд хичээл өгч эхэлсэн. Хичээл өгсөн арга зүй гэвэл одоо яг хинжээгээр нь тааруулах биш нэг ийм урт онгоц цуулаад өгчдөг байсан. Эхний 1 сар цуглуулсан бюро байсан учраас хашаанд хааж өглөө бэлчээр гаргадаг байсан. Дараагийн сараас ижилсэн учраас задгайгаар хотлуулаад тэгээд хичээлдээ ирнэ. Зургаан сард авсан бюронууд маань одоо ийм тийм байсан. Тэгээд Мөрдөгч ирж ямар Нэг за ярьж чадах хэрэгтэй даа. одоо яаж сурч юу гэж тийм өөр хийсэн бол өөр хоёроо сарын дараа цаорыг угаасаа. энэ 7 сарын 15-наас эхлээд тижээсэн бюронууд энийг асуух. энэ 6 сарын ихээр зуны бэлчээр дээр услаагийн тогтмол хийж өгөх хэрэгтэй юм билээ. Миний хувьд одоо услаа хамгийн чухал байсан. Баян хажууд нь бэлэм одоо усын ингээд бэлчээр дээр нь эсвэл ингээд том онгоц ингээд цуулаад өгдөг байсан. Энэ дөрөв дэвтэр хаана явсан? Энэ Даран аймгийн цагааваас тэгээд феро одоо 2 сар гарны хугацаанд борцны дараа ийм болсон. Хитээлтэй болсон. Амьдын жин одоо сайн бюронууд 350 кг, тэгээд муу бюронууд одоо дундчлаад одод нэг 280 кг жин төрсөн. энэ бюронууд хаас авсан бэ? Бюронуудаа Даран аймгийн цагааваас сумаасаа цуглуулсан. Яа Монгол бюронууд. Тэгээд зарим нь Герфорд Ангус хоёрын одоо эдлиз харалцсан гоо.
За тэгээд та бүгд манай хүү 16 настай Будааж их сургуулийн ялах сургууль сурдаг. Тэгээ манай гэр бол болохоор өөрснөө малчин айл л да. Малчин айл. Тэгээд ер нь бол өөрснөө их нэлээд болон үс үүрэгтэй. Тэгээд энэ бюро болоод бид нарыг одоо нөгөө ядаж бид нарт ч нэг хэрэглэлтийн хөрөнгө хэрэгтэй байгаа дээр шууд малаа зах зээл борлуулахад аюул төвхтэй байгаа учраас ингээд 100 бюро худалдаж авахаараа төлөвлөөд худалдаж авахтаа нэг 150 орчим бюротай болцсон. Уг нь 100 бюро тийж ингээд баавар тийжээд нөгөө Facebook хаягнаас нь олж сонсоод мэдээд тэгээд шууд нөгөө 100 бюро тийжээ ингээд ердөө сэтгэлийн хөдлөлөөр тэгэхээр бюрогоо цуглуулаагүй мөнгөө бахан тараагаад өгцээр ингээсэл тижээлээ би авчихсан. Тэгээ авцсан чинь 7 сар болтойг манай тэнд чи бюрогоо манай унч нөгөө өөрснөө олон малтай болохоор ерөөсөө цуглаж дийлэхгүй сар 7 сарын 15 орчимд нэг юм арай гэж нэг 100 гаруй цуглаад. Тэгээд тижээлээ өгч эхлэхдээ энэ чи уг нь олоод яг нормоор ингээд одоо нэг бюро өдөр 100 грамм идэх байлбал ингээд 100 грамм арал ингээд хэдүүлэх хэрэгтэй юм. Тэгэхээр чи нөгөө 150 бюронд чи бид нар нөгөө грамлаад амгүй их руу хийж чадахгүй юм чи өдөө. Тэгээд одоо урт онгоц цувуулаад ингээд өгсөө одоо хамгийн эхлээд бид нар чи хэдэн шуудаа өглөв нэг хөө. Хамгийн эхлээд нэг одоо дасах зорилгоор нэг шуудаг 150 бюронд хувааж өгч ирсэн. Онгоцон тэгээд өгсөн. Тэгээд зарим нь олтын өдөр. Тэнгүүд нөгөө зарим нь идчихээн, зарим нь бүр огт идэхгүй байна. За тэгээд сүүлдээ давгуу дасаал эрэхт нь ингээд бүр хамгийн сүүлд чинь нэг өдөртөө бид нар 8 шуудаа тэжээл билүү 8 тий? 8 шуудаа тэжээл өгч байгаа юм. Тэгээ нэг 2 сар гарны хугацаанд бид нар 7 сараас хойш уг нь 6 сар, 7 сар, 8 сар гээд 3 сар тэжээг 9 сар зах зээл гаргана гэж үйлдвэрээс нөгөө зөвлөгөөгөө авчаад эхлүүлэхдээ будаад эхэлсэн. Тэгээд нэг 7 сар, 8 сар нөгөө бюрогоо бордчихгоодоо 9 сард өрдөө хомгол нөгөө хадлан тариа гэж бүх ажил авцаал эхлэн бүтэн Хинти аймгийн нөгөө Эмет агро байгаа шүү дээ. Эм агророо бид нөгөө амьдаар нь аваачаад өгсөн. Авахгүй ачаад аваачаад тушаасан. Тэгэхэд бол өмнөх жилүүд нь сая хүү ярьжлаа л да. Бид нар бол өмнөх жилүүд бас л малчин ажиллаад дийлдэг учраас яасан бэ гэхээр нөгөө нүдэн баримжаагаар өгчдөг гэсэн байхгүй юу? Одоо нөгөө 900 мянгаар одоо ченж авъя гэх юм бол 900 мянга 800 бид нар сайн өгч ийн гэж бодоод өгчдөг гэсэн. Тэгээд нодон болохоор тэжээлэр тэжээсэн учраас ямар ч гэсэн 2 сар тэжээсэн бид нар нөгөө бараг 20 сая шухан төгрөгөө тэрэнд ингээд шингээчж байгаа учраас тэрнийг эмагроор аваач өгсөн. Тэгээд доотлын бюро 274 кг билүү да. Тэгээд та дээшгээ нэг 350 гаруй кг татсан. Тэгээд одоо хүү болохоор манай хүү болохоор ингэж хараад байгаа байхгүй. Одоо бид нар яг энэ тэжээлээ номж заавал жумынхаа дагуу ингэж өгөх хэрэгтэй байна. Цаашлаад ингэж одоо бөөнөр нь ингэж өгөх чинь бас нэг сул тал байгаа байхгүй. Тэгэхээр юм төрий гэж байгаа бол тэ ингэ авчигдаг нэгээр нь ядаж тэр нэг орц нормынхаа дагуу нормативын дагуу ингэж идүүлээд үзэх юм бол ээж бид нар ийм ашиг олох боломжтой байна гэж бас хүмүүс энийг бас олж хараад ингэж судалгаа хийгээл яваад байгаа. Тэгээд хүмүүс бас ингэж халах чинь хүүг маань нөрж ингэж оролцуулжаад юм жоох хүүхдийг тэ ингэж тэгээд ийм том хүмүүс ирээд бас ингэж туршлагыг сонсож байгаа гэдэгт бол миний хувьд бол баяртай байна. Тэгээд энэ бас их нарийн юм байлаа. Одоо нөгөө энэ чинь баасан дээр нь ажиглал тэгж гэдэг юм уу? Үзээнийх нь хөгжлийн ямар байгаа юм бэ гэдэг юм ажиглалтуудыг хийдэг юм байлаа. Тэгээд энэ дээр нь бол нэлээд дээл хэрэггүй манай нанда бас тайлбарлаад өгөх бах. Бид нар болоод яг ингээд бас энэ бол ажиглаж байгаа юм л да. Ер нь ингээд байнгын тэжээлийн үйлдвэрээс бас ингээд тэжээлээ авсан хүмүүсрээ зөвлөгөө өгдөг юм байлаа. За одоо бас яг ямар болж гэнэ үү? Ингээд хэдэн цагт туслахаагаа хийж гэнэ үү? Хэдэн цагт ингээд тэжээлээ өгч гэнэ үү гэдэг юм уу? Тэгээд иймэрхүү зүйлүүдээ бас нэлээдгүй тийм ойр ажилт юм билээ. Тэгэхээр та яг нас нэмүүртэг шингээгээд бас ашиг орлого олоод бүгдээрээ ингээд бас нэг малчин гэдэг чинь тийм мал хараад байх ш малчныг бол бизнес хэрэгжил гэж харах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр мөнгө олон малыг тэжээгээд ингэж их хүч хөдөлмөр зарцуулаад бага үнээр зах зээл борлуулах цөөн малн дээр бид нар бас нэлээдгүй бас нэг хүчин чармаалт өөрснөө гаргаад явах юм бол их ашиг бас олох боломжтой юм билээ. Тэгээ манай өрхийн бас цаашдын зорилго нь болохоор нөгөө ийм зорилготой байгаа. Одоо бид нар бол нэг үхийг ингээд худалдаж авч одоо энэ залуу бол худалдаж авсан гэж ярьж байна тийм. Тэгэхээр бид нар бол их сүргээс одоо манайх жилдээ нэг 160-аас нэг 200 орчим тугуул авах юм гэдэг. Өөрснийх их сүргээс авах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд заавал худалдаж авах гэхгүйгээр одоо тэр их сүргээл хэрэглэлтэнд оруулаа. Хэрвээ манай 200 тугуул ингээд жилдээ авчдаг байлаа гэх юм бол за 100-ийн нэм гэж үлдээх юм бол нэг 190 бай гэж үзэх юм бол тэр 100 тугуулаад чанартай сайхан тэжээг явуучих юм бол ингээд жилээр бас ингээд цаашдаа явах боломж бас байна гэж үзээд байгаа. Тэгэхээр дээрээс нас нөгөө нэг үйлдвэрлэх байдлыг энэ сайжруулах одоо бухаа сайжруулад явах гэдэг
Манай болохоор дандаа нөгөө юу гэдэг ангус үлдэх юм бохта, дан хараа ангус үлдэх юм бохта. Тэгээд энийг болоод нэг эсвэргээ улам ингээд сайжруулад явна гэдэг. Энэ жил болоод бид нар харьцангуй бага бяруу худалдаж авсан. Одоо нэг 60 бяруу худалдаж авсан. Дээрээс нь өөрсдийнхөө бярунаас нийлүүлээд ингээд бас тийжээ гэсэн зорилготой ингээд ажиллаж байна. Тэгээ энэ жилийнх нь бас арай өөр одоо өвөл бас манай гоо сургуулийнхаа амралтаар очиод байна гэж хүрээд хижээдэг. Баавар хижээлийн нөгөө нэг өвөл гэдэг хижээл байна. Бусад нөгөө хэрэг хижээл. Энийг нь бас өвлжөнгөө өгсөн. Тэгээд энэ залууг ингээд ягаад үзэхээр бол ногооны хижээл өгдөг юм байна. Манай болохоор нөгөө өвс өвчдөг байхгүй юу? Одоо бүдүү өвс өгнө. Дээрээс нь нөгөө тэжээл өгнө ингээ яваад байгаа. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулаад үзвэл бас их сонирхолтой юу гарах боломжтой байна гэж бас харж байгаа. Тэгээ манай жилдээ нэг 10,000 орчим бодлого ус бас бэлтгэдэг өөрснөө. Тэгээд өдөртөө хэд орчим усаар тэжээгддэг лээ. Нэлээд бас зардалтай. Тэгээд 70 бяруунд өглөө 14 бодол тэгээд өдөр нь тэжээлээ өгөөд туслаад орой 14 бодол өгдөгс. Тэгээд өглөө хугацаанд бэлчээрт гарахгүй. Одоо энэ жил нөгөө манай айгүй зудалтай болохоор та минь суурь ашаадаг гэж байна. Юу нэг Монгол хэлээр баавраар асуудал одоо яг удаан хацаа шиг гэдэг юм асуудал гэдэг илүү сайн байна уу те. Тэгээ худалдаж авсан бярун дотор ч хүмүүс одоо худалдаж авдаг шүү дээ. Тин дотор нөгөө нэг юу байдаг шүү. Алдаг бяруу дээр нөгөө нэг одоо ямар алдаг гэдэг хар алдаг гэдэг те. Хар таарлан тим энтриг бол авч болохгүй мөлий. Тэд нар ч нөгөө сүний чиглэлийг болохоор яаж ч юм ийдсэн таардгүй мөлий шүү. Бурхан минь. Тэгж нэг алдаж үзсэн манай бас нэг 2 сая зургуудад өдрөл одоо яг Монголын тоглолт дээр бярунаад дээр харагдаж штэ. Яг зөвхөн Монголын одоо жоохон жижигтэй. Тэд нар ч такс ингээд жижигхэн ч гэсэн ингээд амар сайн мах авч. Махсуух нь илүү одоо юм. Яг манай үндсэн манай Монгол нөхөр зөрөгчин бол ер нь бол махны чиглэлийн өгөр шүү дээ. Ер нь бол үндсэн одоо манай нийтлэг байдаг Монгол махны. Яг тэр нэг экспертийн дутагдал гэдэг ч юм уу альсууд манайх нөгөө хитрхийн нэг сайландаа анхаарад тэгээд нөгөө тоглолт нь ерөөсөө надад тийм давжаа жижигхэн болчдөг. Тэгээд тийм жижиг чинь тэгээд мах суусан ч гэсэн жижиг бэрөө тэгээд ялгаагүй зиндээ авахгүй байгаа байхгүй юу. Гүзэгийг хөгжүүлээд огт бас нөгөө нэг саахгүй байж болохгүй. Ядаж зарим айдуул баг өдөрт 2 зааж байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр ядаж өдөрт нэг удаа саагаад ч юм уу илүү одоо нөгөө төрөлжлөх хэрэгтэй байгаа юм да. Нийтлэг малчид болохоор ерөөсөө махч мэддэхгүй, сүүмж мэддэхгүй яваад байдаг. Хослуулаад яваад байдаг. Махаар явах ч гоо махныхаа явъя, сүүгээр явах ч сүүгээрээ явъя. Гэхдээ мэдээж тэр Монгол бэрүүнуудаас үүдэх чи ядаж нэг үнднийхаа сүүгийг өглөө саагаад ч юм уу сүүгээ аваад явах боломжтой учраас тэгжил явах хэрэгтэй байлээ. Тэгвэл бол ерөөсөө аль нь ч мэддэхгүй ингээд яваад ингээд яах юм бол тэгээд ямар ч ашиггүй уучлаа байна. Сая ярьж гүйс гэж авахгүй л байна. Тэгээд одоо юу гэсэн нөгөө эрдэнэтэд ярьдаг ч ингээд бэлчээрээс нэг 40-60 төрлийн хичээл одоо ингээд иддэг байсан, дээх үед те урмууд ногоон янз юм байсан. Одоо гэсэн чинь нэг 20 хүнгүй төрлийн зүйл идэж, дээрээс нь нөгөө байгаль цагуураас болоод нөгөө газар дээр чинь 7-8 төрлийн одоо нөгөө хортой бас урмууд гарч ирээ сүүлийн үед бас хөөдлөн гэж хордож байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө эрдэс бодисын дутагдaltaд ерөөсөө орчоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр эрдэс бодисоо дутагд хүн ч гэсэн тэгдэг шүү дээ. Одоо нөгөө бид нар чи баг яадаг вэ? Гадаа шатангуугаар нарнаас дээд витамин авчдаг гэдэг байсан. Одоо бид нар дээд витамин авч чадсан байцсан шүү дээ. Бүгд л одоо бид нар өөр хүүхдүүдэд дээд витамин өгч байгаа тал ялгаагүй маа тийч эрдэс уургийн дутагд ороод байгаа байхгүй. Тэгээ энийг гүцээгээд өгчих юм бол нөгөө түрүүн би хэлсэн потенциал гэдэг зүйл байна. Бяруу 350 хүрэх ёстой бол хангалттай өвсгөл эрдэс бодисны хангалттай байх бол 350 даа бүрэн яг үгүй потенциал нь байгаа даа шүү дээ. Юм нь бол тэгэхээр манайхан чинь тэр потенциалд нь хүргэж чадахгүй 180 кг-тай бяруу мэр бол одоо намартаа бий болоод байгаа байхгүй юу ерөнхийдөө. Тэгэхээр энэ дээр нэг жоохон одоо үгдэх чинь мөнгө гаргаад тийм нэг 70-80 хил нэмээд за сайн одоо чинь одоо эднийх бол одоо өвс ногоо халиурсан газар байна шүү дээ хичээр дээр нь тийм эдгээр бол одоо 350 хүрэх бол ямар ч асуудалгүй газар байгаа даа. Ерөөсөө тийм юм хичээртэй газар бол тийм тэгэхээр тэрийг маш сайн тооцох хэрэгтэй байна. Өөрснөө шүү дээ. Нэг ийм төв аймгийн мөнгө мөрөдтэй ахгүй юу? Тэгээ номч нь бас ногоон жижиг тавьдаг. Бас нөгөө баглынхаа бичээрээ байна. А тэр нь бол нөгөө ногоон жижиг чи аягүй нөгөө дотроо хөдөө учраас
ер нь малыг жоохон бүрдүүлээд байдаг байхтай бид нэр яг 12 сараа 22 болоход л ерөөс нь олж зогсоочдөг байна. Тэгэхээр өөрийн чинь хувьд яг мэдээж Монгол орны л адилхан бүс бүсээр юм чинь өөр юмсан оролцоод байгаа шүү дээ. Тэгэхээр бүр ингээд жилийн туршид тийм үйлчингөө ногоон хижил өгөх жоохон тэгээд шээ салдаа сэрүүдэд байх тийм хандлага ажиглагддаг. Магадгүй байгалийн үүс дутагдах тийм юм ажигласан уу? Ер нь бол яг тэгж ярьдсан байлээ. Тэгээ бол одоо арч яг бол надад бол асуудалгүй юм шиг санагдсан. Ногоон хижилийн үүс дургуул дотор уулах гэсэн юм биш. Дотор уулаад нөгөө болцсон нэг болоогүй байхад авчихад шин тижил документаар шиндээ өгөх байж байгаа. Гүйц дургуулж байгаа нөгөө ишин нөгөө бүндүрээ дундаа нөгөө зайгаад чинь. Тийм. Тэсэн нөгөө ер нь бол тэгээд өвснөөс илүү ногоон тижил рүү лайрдаг шүү. Яг дуртай. Эдээс сурчсараад байдаг бид өвс илжсэн бол өвсөөд юм. Тэгээ хольжууд өгөөд бол нэмэр юм дээ. Би дундуур нь бас нэг ганц нэг хэвлэгэнд нь өвс үргэлж идэхгүй байгаа чи шалт юм хэлбэг байгаа тэгээд дуусчихсан. Илүү зав байна. Тэгээ яг өөрт хамгийн олдохтой боломжтой юм дээрээ бол эдийг гэхэд одоо өвс өгдөг гэж байна шүү дээ. Тэгэхээр чи эдийг боломж нь өвс байна. Надад бас тэгээ бас байгаа байна та тийм. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө бас жоохон шинжлэх ухаанчаа бас хандах хэрэгтэй. Жишээ нь одоо чи өвж байгаа ногоон тижэл өвсөндөө одоо нөгөө шинжилгээ хийгддэг болсон шүү дээ. Энд одоо ямар хэмжээний уурга байна, энд ямар хэмжээний эрдэс байна гэх шинжилгээ хийгээд өвж байгаа тижээлээ бодоод за нөгөө амаар юу орж ийн ашигны ерөөсөө тэр байхгүй. Тэгэхээр жоохон тийм шинжлэх ухаан судлаач байж байгаа тэрийгээ сайн судалж үзээд яах юм бол боломжтой гэж харах байна та. Өөрөө ч бол дандаа улаалцсан. Тэг улаалцсан. Танах бас янз бүрийн тийчсэн биш. Аль нь илүү ангус нь юус их байна. Одоо манайхаас бол дандаа ангуссын тулгуур гарч байгаа шүү дээ. Одоо тэрнийг тийчсэн бирөө. Тэгээ тийчсэн бирөө чи юу намайг хэд болсон. тэрийг бид тэр чинь 350 доод нь 274 бид нэг 2 сар тийм. Ангус нь илүү улаалцсан. Одоо ангусын тулгуур ч одоо гараад явж байгаа. Одоо тижигдээ явж байгаа. Бид тавраа эдэр явсан юм. Амдинжингээр килограммын 6200 байна. Одоо ямар үнэтэй вэ дөрөв нь? Бирооны өмч одоо 800 900 таа. 800 тэрнээс Одлон махсан. Чиний одлон махсан болохоор ер нь үг төсөд байгаа. Урд жилүү чинь тийм хэмтгэмөр болчихсон байгаа юм биш нэг шиг юм. тэр ялгаагүй ашиг найзхан гарна л да. Бас сэлэнгүр сайн өрцөд өгч шүү. Ахын нөсөж байгаа байхгүй. Тийм ахын нөсөд байгаа. Уг нь 600 700 гэж авчихсан байсан. Жумбог нэрээ. Тийм бэрэ авчаа хүмүүс их олон байгаа. Тэгэхээр авч байгаа хүмүүс уг нь олон байгаа. Тэгээд яг хижээлээ өгөөд бас зөв хижээгээ явуулчихвал бас болох. Хоорондоо ярилцаад бас яг чи аюу шинжлэх ухаан аюу өндөр явж байгаа. Нэг энэ хоорондоо ингээд туршлагын бие биенийхээ давуу талуудыг солилцох юм даа. Бүс нутгийн хувьд бид хоёр бас хол зайтай хол. Бүс нутгийн сүүлийн нөгөө бүс нутгийн хөгжил бүс нутаг гэж яриад байгаа шүү дээ. Сая шинэ сайд мэд ч юм бас тэгж яриад бүс нутаг гэдэг. Яг бүс бүсээрээ яг онцгой дагаад хамтраад ажиллаад хамтрлууд үүсгэх юм бол боломжтой санагдсан юм тийм. Бүс чамтай болохоор юу туршлага судалгаас гадна маха чамд оруулах юм нэг бодлоо. Тэг болно тийм. Яг нэг. Гэтэ би нэг миний тавьж байгаа шаардлага бол юу чинь нэг стандартыг дижитээр дэж байна. Тэгээ хамгийн чухал нь бол ерөөсөө эрүүл мах би нэгж учраас нөгөө антибиотикийн үдирдэггүй гэдэг нь хийж чадж өгсөн. Ногоон тишэл 15 гэсэн бас нөгөө нэг бодож ирэв. Бид нар чинь эцсийн зорилго нь ерөөсөө эрүүл хүнс үйлдвэрлэх л байхгүй юу? Тэгэхээр хүн нөгөө гаргаж байгаа бүтээгдэхүүндээ өөрөө сэтгэл ханаад нөгөөдгөөс кайф аваад би одоо үгч чинь өөртөө нөгөө таньдаг байдаг хүн амьтантай өгсөн ч гэсэн итгэл нүүр өгч байгаа байхгүй. Миний эрүүлээ ямар ч асуудалгүй гэдэг ингээд тэгэхээр яг энэ зүйлээр илүү нөгөө ашиг олно гэхээсээ илүү ашиг олно л доо. Гэхдээ тэр эрүүл хүнс бэлдээ шүү гэдэг зүйлийг л тул зорилго болгож яваарай гэж бас хүсэе тийм. Хэмжээ дулаан гэсэн дээр нь цогцол ногоон тижэл тавьцаад байгаа юм чинь урдаан ямар одоо юу мэдээж яг нөгөө газар чинь бас үжил юм дутсан шүү дээ. Тэгээ тийм химийн бордоо биш мэдээж тэр газартай ашигтай одоо үүдэх чинь
азот, фосфорын бордоо гэдэг ч юм уу тэмхүү зүйлүүд нийтлэг хэрэгж байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо бүгд чинь тэр уурмаа сайн болох гээд янз бүрийн тийм хортой байдлыг хэрэгж байгаа юм байхгүй шүү дээ. Яг хор урсгалын юмнууд чинь бол ногоон хичээл дээр явагдахгүй байхгүй. Тэр чинь илүү нөгөө нэг удаан гэдэг ч юм уу те. Нөгөө нэг яг үрийн авах байгаа учраас тий хүсний ногоон дээр чинь тэр чинь гэрцэл дээр чинь явагддаг байхгүй. Юун дээр чинь болохоор ногоон хичээл дээр чинь бол тэгээд байгалийн тариал авах гэж байгаа юм тест. Тэгээд ер нь бол энэ жил угаан хацаас судлах юм уу? Яг үн хөөрөгдөж л байдیں۔ Ер нь бол за үн хөөрөгдөж л байд. Яагаад гэвэл одоо энэ тэг үхэрчдийн хүлээ бараг 30,000 хүн байна. Бүгд үхэрд ижээг сонирхолтой. Яг үн дээр сонирхоод ирж байгаа хүн чинь 30 хүн л байгаа зү тэ. Энэ чигээс чи яг өмнө жил ихлэх одоо юу гэдэг чинь дахиад шигшигдэл хэдэн хүн тэгээд энэ чинь юу вэ 60 сая баат байна. 5 сая үхэр байна гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь бол тэгээ зах зээл нь байж байгаа. Авч чадсан байгаа авч чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг үн хөөрөгдөж байгаа. Өгсөн чинь ч гэсэн би ингээд явж байгаа ч гэсэн ингээд өчтөн заар өчтөн зүйлүүд байсан. Тэгээд өстө ахын зөндөө байна. Сая 200 гэж зарим тэгжил байсан. Яг өнгөө бараад авьяа ярилцаад авто өгдөг төрөл болоод ирэхлээр чинь тэгээд 800-аас 900-ийн оронд тавьдаг байхгүй юу? Одоо тэгээд өөрөө ярьлаа ш. Тэнд одоо бид одоо тэнд очиод сар байгаад байж чадахгүй болохоор тэнд сайн найзуудтай тий сайн болоод явагдсан биш. Ер нь одоо нэг ногооны бярон дээр хэдэн төгрөгийн одоо хөрцөө хийж ер нь ойролцоогоор цуглуулж өгсөн бай. Тэр хугацаанд цуглуулсан бай. Өө 100 сарын дотор цуглуулсан. Гэтэ би мөнгөний зүгээр чигс банк шилж үзсэн шүү дээ. Гэтэ би нэг бярон дээр 50,000 төгрөг цуглуулж өгч байгаа юм даа. Үнж өгч байгаа юм даа. Окей. Яг үгээр би чинь бас яг тийч нэг сар ч юм уу байж чадчих чинь бас ажилтны нартай ингээд бас нэг тийм учраас маш сайн түншлэг байсан. Гэхдээ яг тийм бас бүс нутаг болгонд яруу цуглуулж өгөх тийм бас найдвартай хүмүүс бас байдсан байлээ. Ер нь бол тийм цуглуулж өгдөг. Тэдэртээ яг нөгөө нэг шаардлага тавиад ингээд тохиролцож чадах юм бол байж болох юм шиг санагдсан. Хинтээ хүртэл надад өнгөрсөн жил нэг ихний нөхөр хоёр банк хүмүүсийн имийг цуглуулж өгдөг, бидээ цуглуулад өгч чадна гэдэг ч юм уу. Тийм үг хийсэл бол гарч ирсэн. 100 тийм хурдан цуглуулж өгсөн. Айгу мондрол болсон байна. Үхсээ талбар. Тийм тэгэл тэр чинь нөгөө нэг голцоо нөгөө үлжүүн дээр байсан тэгээд зайлуу нэцэгтэй бич бензиний нүүдээр хөргөж байсан л та тэгээд тойроод 8 хийгээл игээд явчихсан юм чи. Тэгээд над руу нөгөө фэйсбүүкээр зургийг явуулаад наадах чи арай жоохон байна гэдэг. Наадах чинь тийм байна гэж ингээд юу. Манай тасралтгүй болж байгаа юм. Тэр шууд зам байна шүү дээ. Энд зүйл төр чинь авдаг юм байна шүү дээ. Тийм тийм. За өөр асууж тодруулах юм юу вэ? Тийм байгалийн онцгой нь маш сайн. Манай хэмжүүр тийм аа. Тэр өөр ангараа тэр хажим бүхэр зүгээр би өөр ангараа яг өтөн чигээр байна гэх юм. Би түүх шижиж байна. Дараа илүүсэн. Яг фокус. Яг ч одоо нэг юм ийсүү. Тэг баас нь бас та баас нь дайтай. Надад бол ингээд одоо юу гэж хизээд баас нь ямар гарч ийна гэдэг байгаа. Тэгээд тэр хэдэргийн нөгөө түрэн зургуулсан шүү дээ. Жацсан болоод тэр бол бас оо тэгээд дээрээс нь бас энэ дээр чинь нөгөө нэг өдрийн асуудал бас гарсан. Тэгээд манайх нөгөө жирүүн цагаан уртаа ойр хуучаас дундаа бол өдрийн асуудал аа шимдүү хашаадсан гэдэг шүү дээ. Хашаас гаргаад хашаас оо тийм хашаад энэ шүндүү бич хүчижсэн. Аа тийм юм тэр өдрийн нөгөө цагийг багсч яаж юм. Оо тэгээд хагуу тэр бичсэн. Оо тэгээд тэрийгээ онцсон нөгөө тэгээд ингээд наад гэсэн. Яг зөвшөөрөн баг хэрэг юм ахсаад байна.